Өнөөдөр ганцтай уулзж байгаа баяртай байна. Баярлж байгаа учир юу гэхээр зэрэг би юм ярих гээд байгаа биш. Баярлаад байгаа учир манай залуучууд архитектурын талаар сонирхож энэ асуудлыг хоорондоо ярилцаж хэлцэж учир утгыг олох гэсэн ийм эрмэлзэлтэй байдаг. Энэ утгаараа өнөөдөр бас одоо хэлээс намайг хэлүүлээд та бүхэн одоо энэ юу сонирхоод ингээд ирж байгаа өөрөөр хэлбэл энэ идэвхийг хараад би таны өмнөөс баярлж байна. За Монголын архитектурын нийлүүлэлтаа бидний өөрөөр хэлбэл биднийг өдөртөн чиглүүлж бидний одоо их шиг хамгаалж хүндэтгэж байдаг юм байгууллага тэр хэрээр бидний архитектурын нийлүүлийн гишүүн болж энэ гишүүнийхэн одоо их үүргийн дор бидний нийлэлтийг ажил үүргээ нэгтгэж ингэж хамтарч ажиллаж явж ирсэн. Харин сүүлийн үед энэ үйл ажиллагаа өргөсөж янз бүрийн одоо үйл ажиллагаануудыг эвлэл өөр дээр бас нэмж аваад ажил дээр ажил нэмээд ингээд зохион байгуулад ингээд явж байгаа. За энийг одоо хийж гүйцэтгэж байгаа манай өнөөдрийн ерөнхийлөгч энэ хоёр хүн маань ажил хөдөлмөрийн одоо том одоо үйлчлүүлж байгаа. За ажил цагаад энд хүрч байгаа. Ийм одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрний нэг нь өнөөдөр манай залуу архитектурын клуб энд ажиллаж энэ ажлыг зохион байгуулах энэ үйлсийг одоо хийж байгаа. Энэ бол шин юм гэж хэлмээр байна. Энэ байдлаар би зүгээр энэ Монголын архитектурын эвлэлийн ер нь бас л одоо анхны гишүүдийн нэг. Зүгээр ийм байдлаар ингэж би одоо оюутан залуучуудаа уулзаж энэ эвлэлээр хуралдаж уулзалт хийж байсан юм байхгүй. Өнөөдөр би бол үндсэндээ анхудаага танартай уулзж байна. За харахад бол одоо ихэнх дандаа одоо залуу үнэхээр одоо манай ирээдүйн хөдлөх хүч сууж байна. За донд болоод ахмад үеийнхэн энэ харагдахгүй байна. Энэ надад сайн байна. Ягаад гэвэл яс домжтой уулзаа сайгаад байдгийг. Тийм учраас би танартай уулзах заригтай ярих гэж бодож байна. За тэгээд энэ өнөөдрийн энэ одоо сэдв энэ их том сэдв архитектур гэсэн. Энэ бидний одоо гол сэдв. Гэхдээ энэ сэдвийг зүгээр одоо нэг хүн эндээс өглөөд тэгээд нэг цагийн дотор ч юм уу ингээд яриад шийдчих юу ах ер нь ойлголт авахд бол үнд асуудал. Энэ бол том сэдв. Тэгэхээр энэ зүгээр сэдвийг зүгээр бид нэр өнөөдөр хөндөж байгаа явдал бол энийг нэг чиглүүлээд дөнгөж одоо зохиолгаад сэргээгээд энийг цааш нь өөртөө одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ийм талын өнөөдрөөс ингээ эхлэх байх гэж бодож байгаа. Тэгээд бид өнөөдөр та бүхэн бол өнөөдөр хөлийн байдалд байгаа. Тэр архитектур гэдгийг одоохондоо тэр гүн утгын хэмжээнд өшөө бас ялгаж дүгнэж амжаагүй яваа юм гэдэг улсууд байгаа. Энд дээр бол ихтэй байна. Би ч гэсэн өөрөө тэрийг авах гүнзгий амжилт өшөө бол дүгнэж чадаагүй яваа. Тэгэхээр зэрэг энэ бол үнэхээр том сэдв юм аа. За тэгээд энэ яг өнөөдөр энэ би уг нь бодсон байхгүй 4 сарын 1-нд худлаа хийж байгаа болоо гэдэг нь ирдэг юм уу гэдэг юм уу гэсэн бичээ сүрэн утастад асуугаад байхад яваад ирлээ л дээ. Уг нь би бодсон хаалган дээр 4 сарын 1-нд бичгээ явдаг юм уу гэсэн тэгсэн энэ тэнд бас одоо зургал дээр хөтлөө очиж зураг ингээд наачихсан. Тэгээд одоо ингэж яриа худлаа хийж болохгүй байх гэж бодоод. Тэгээд яваад ирлээ. Харин өнөөдөр яг нийгмийн өдөр мэдээж та нар намайг ингээд тэрээс хараад баг нийтж өрөөд байгаа. Энэ одоо ямар юм ярих гээд байгаа. Жолсон ингэж магадгүй. Яг инээж болно. Энийг мэд учраас энэ гоёч инээдэг тийм ээ. Хүн харшаалж инээдэг, худлаа ярьж инээдэг, хуурч инээдэг тийм үү. Тийм учраас яг бүгдээ зүгээр байж байгаа жоохон инээчдэг тийм ээ. За тэгээд энэ одоо манай бичээ сүрэн бай. За тэгээд энэ манай одоо салбарын одоо олон сайхан залуу багш нар бий. За би энэ зориуд би очил ингээд миний ярианд өнөөдөр тэр архитектур гэдэг юм чинь та нар тэр сургуулийн төгссөн
залуучууд өөрөөр хэлбэл сурах гэдгийн учрыг л ойлгосон. Бүр тодор бол онлайн гэдэг мэдлэгийг тодорхой хэмжээнд хүртсэн юм улсууд байгаа. Цааш нь тэгээд нэг үйл ажиллагаанд орж байгаа тэр нэг практик үйл ажиллагаанд орж байгаа юм улсууд. Тэгээд би зүгээр миний ярианд сургалтын талаар өдр бас юм ороод байж магадгүй. Тэгээд одоо би зөвхөн багш одоо өөрөнд багш нараа байгаа юу? Энэ бас намайг дэмий ярьлаа гэж бодож магадгүй. Ягаад гэвэл архитектур гэдгийг бид тэр сурах гэдэг утгаас хөндөрүүлж авч үзэж болдоггүй. Тийм ч учраас өнөөдөр Монголын архитектурын нийлэл тэр сургалтын асуудлыг, бакалаврын дараа сургалтын асуудлыг шатлуулаад эндээ явуулна гэдэг маш том одоо ажил одоо ихтэй одоо яамны зөвлөөр оруулаад хэлцүүлээд үндсэнд батлуулаад одоо энэ үйл ажиллагаа ингээд цаашдаа явах нэ. Энэ би одоо талархж байна аваасаа. Өөрөөр хэлбэл та нар олон үе шатаар цаашаа суралцах ийм одоо үйл ажиллагаанд ингээд ороод явах нь. За энэ бол бидний нэг том ажил болно гэж бодож байна. Тийм учраас та нар өнөөдөр сурчсан, дуусчихсан маргааш өөр юм хийх гэж ингэж бодож болохгүй юм шиг байна. Тэгээ би ч гэсэн өнөөдөр хүртэл юм сурах гэж хэрэгтөг оролцоод яваад байгаа юм. Тийм учраас манай архитектурын мэргэжил үргэлжлэн сурж байдаг. Төгсгөл гэж байдаггүй ийм мэргэжил. Өөрөөр хэлбэл архитектор хүн гэдэг 3 цаг дараа ажиллаж байдаг. Өнгөрсөн одоо ирээдүйн 3 цаг дараа ажилладаг. Тийм учраас бид нэр ирээдүйн төлөө уралдаж явдаг учраас сурах юм заавал байдаг. Өнгөрснийг бид нэр хайжгээж болдгүй. Тэр яагаад гэвэл түүх бидний бүтээл газар дээр үлдэж явдаг. Тийм учраас энэ 3 цаг дээр ажилладаг гэдгийг та бүхэн анхаарна үстэй гэж. За тэгээд яг хүн олон жил ингээд ажиллаад амьдралынхаа замаар туулахтаа, уртудаа одоо хугацааг туулахтаа одоо юу гэдгийг одоо туршлага сурсан юм. За туршлага гэдгийг та нар юу гэж ойлгодгийг би ойлгохдоо туршлага гэдэг бол хүний амьдралын одоо тэр хугацаанд алдсан онсон хоёрын нийлбэр гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл тэр нийлбэр юугаар хэмжигдэх вэ гэхээр тэр хүний амьдрсан хугацааны ажилласан амьдрсан хугацааны урттай тэнцэх юм аа гэж. Нэг ийм юм би одоо дотор том ялаад байна. Тэгвэл зэрэг туршлага гэвэл тэнд алдаач вэ? Дутагдaltaч вэ? Олсон алдсан юм байдаг. Тэгэхээр тэр олсон юм, алдсан юм хоёулаа хэрэгтэй байдаг. Хоёулаа хэрэгтэй байдаг. Тэгээ юм учраас энийг бол туршлага гэж ярьдаг. Тэгээ бодохдоо зэрэг би өөрийнхөө насаар одоо би одоо бараг 80 жилийн тэгвэл туршлагатай юм байх юм шүү дээ. За хүүхэд насыг гарч яхаад байна. Тэнийг явж ирсэн одоо тэр нэг 10 хэдэн жилийн гарчтай 60 хэдэн жилийн туршлага над байх нэ дээ. За тэгэхээр энэ 60 хэдэн жил дотор би алдсан онсын маш их байна. Тэр бүхэн надад миний амьдралд туршлага болж явсан. Тэр бүхэн миний амьдралд сургууль болж явсан. Ийм учраас та нарын залуучууд юмыг дуусчлаа гэж тэг дэж болох. Өөрөөр хэлбэл за 4 жил. За бид нэр одоо өнгөрсөн жилээс 5 жил болгосон сургалтаа энэ бол дэлхийн жишээ юм байгаа юм. 5 жил бол өшөө бакалаврын жилиг ярьж 5 жил бол өшөө цөөхөн хугацаа. Энд үндсэндээ одоо яг нэг диплом өгөх хэмжээний одоо юу програмыг бид үзэж байна. Архитектор гэсэн диплом лах програмыг үзэж байна. Но архитектор зүгээр тэн дээр мэдээж архитектор болсон болоогүй гэж бичдэггүй. Архитектор гэж та нарын одоо диплом дээр байж байгаа. Гэхдээ энийг бас гүнзгий бодоорой гэж би хэлмээр. Ягаад гэвэл энэний цаана архитектор болох урт зам гэх. За болчлоо гэдэг төгсгөл байхгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл би өөрийгөө архитектор болцсон гэж хэлэхээс би ер нь жоохон сэжиглээд байдаг. Ягаад гэвэл архитектор гэдэг энэ бол нэг нэр биш. Тэр архитектур гэдэг юмыг хийж чадсан хойно за би нэг архитектор болов гэж ингэж боддог. Тэр хийн гэдэг юу гэхтэй зэрэг тэр хугацааны ч асуудал биш. Тэр тооны ч асуудал биш. Чи нэг их шийдэж магадгүй, мянган их шийдэж магадгүй юм хийсэн, ганцхан хийсэн юм чинь архитектур байх хэрэгтэй.
тэг архитектур байх хэрэгтэй гэдгийг та нар бас гүнзгий ойлгох хэрэгтэй. Тэг архитектур гэдэг чинь зүгээр яг довчин хэлбэл яг л энэ хүний амьдралдаг ажилдаг материалыг орон зай гэж хэлдэг бид зүгээр тодорхойлоо хийж. Но тэрний сан тавьдаг тэр олон одоо шаардлага тэнд нөлөөлдөг тэр олон хүчин зүйл тэр бүхний өнгөрсөн түүхтээс нь өнөөдөртөө маргааштай ингэж сэдэж бодож чадаж хийвэл энэ архитектур дайрдах ба. Ойртох ба. Гэхдээ архитектур хүний уран бүтээл төгөлдөр байна гэж байдаггүй. Яагаад гэвэл тэнд маш олон асуудал байдаг. Маш олон асуудал. Бид өнөөдөр зөвхөн нийгэм, эдийн засаг, улс төр гэсэн гурван юм дээр явж байгаа юм. Энэ гурван том одоо хүчин зүйл. Тэгээ энэ чинь задлаад үзэхдээ зэргийн дотор маш жижиг явах маш олон асуудал ургаад гараад ирдэг. Тэгээ тэр бүхний бүрийг шийдэж гэнэ үгүй юу? Чадж гэнэ үгүй юу гэдэг асуудал энийг архитектурны одоо тэр үйл ажиллагааны дүгнэлт бол. Тийм учраас бид миний яриад байгаа энэ төгсгөлгүй энэ айхтар үйл ажиллагааг бид диплом дээр бичигдсэн архитектор гэдэг нэрээр хязгаарч болохгүй хаа гэж би хэлэх гээд байгаа юм. Тийм учраас та нарын хувьд бол энд маш олон асуудал урдчин боловч байгаа. Та нар өнөөдөр хийхдээ маргаашийн юм хийж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр чи өөртөө хийж байгаа юм чинь маргаашийн өрөөгтэй хийж байгаа гэж ойлгох. Тэгжээж бид нэр ирээдүйдээ уралдаж чадна. Гэхдээ өчигдрийн юмыг хайж болдгоо. Яагаад гэвэл өчигдрийн юмд чинь амьдрал байсан. Хүний үйл ажиллагаа байсан. Тэнд дэлхийн техникийн архитектурын түүхэнд урсаж гарсан янз бүрийн урсгалууд байна. Тэнд зөвхөн тэр хүний үйл ажиллагаа байсан. Тэр ганцхан уран сайхан талаас нь, ганцхан техникийн талаас нь, эсвэл ганцхан тэр дотоод үйл ажиллагааны одоо тэр юунаас нь хамааруулаад дүгнж гэж болдог. Маш олон юмнуудыг нийлбэр болж сая архитектур гэдэг юм байна. Тэгэхээр архитектор гэж юм, архитектур гэж юу юм гээд ингээ ярихтай зэрэг барагдахгүй юм. Энд дээр та нар зүгээр энийг зүгээр ер нь нэг удаагийн лекцэрч байдаг юм уу? Зүгээр нэг хэсэг үйл ажиллагаанд тодорхойлоод ингээ гаргачих бол байна. Үнэхээр энэ төвөгтэй асуудал. Энийг би яагаад ингэж яриад байна гэхээр би өөрийнхөө амьдрал үйл ажиллагаан дээр би энийг туршчихсан, мэдэрчихсэн ийм нэгэн байна. Тэгээд би одоо боддгийн би өөр дээрээ бодсоо. Ер нь би яагаад архитектор болчих вэ? За би зүгээр сонирхол танаад яа. Одоо бидний үед намайг гүөхэл байх тэр үед чинь энэ архитектур гэдэг нэр байгаагүй, юм архитектор гэж хүн байгаагүй, манай ч үү. Байгаагүй. Зүгээр би бодоход архитектор болох нь хамгийн ихтэй эрүүл сарвал ухаантай төрөх хэрэгтэй юм гэж. Эрүүл сарвал ухаантай төрнө гэдэг тэр эцэгээс уламжилж ирсэн эрүүл сарвал ухаан. Төрсөн тэр байгаль орчин энэ нөлөөлж байна. Би өөрөө тийм орчин төрсөн. Би өөрийгөө эрүүл сарвал ухаантай гэж боддог. Тэгээд намайг олсод юу гэдэг нэг тэнийг мангар гэж хэлдэггүй байх гэж бодчихсон шүү. Би өөрийгөө тэгэж бод. Тийм учраас архитектор гэдэг энэ одоо сургуульд сураад энэ мэргэжлийг эзэмшсэн гэж өөртөө өөрөөрөө хахаж явдаг юм л дээ. За тэгэл тэр яг ярьдаг авьяас. Сэтгэн бодох арга бэлэг. За энэ хоёрыг бид нэр их ярьдаг. Зурж үчих авьяас гэж ярьдаг. Энэ бол зөвхөн үзүүлэлт. Сэтгэж боддгоо одоо тийм хүн гэж байхгүй бах тийм ээ. А гэхдээ жоохон яа сэтгэх вэ гэж. Оройн сэтгэдэг хүн бэ. Зөрөө өдөрч нөгөө тийш нь сэтгэдэг хүн бэ. Тэндүү хамаагүй одоо сэтгэдэг хүн бэ. А тэгээ нэг зүуднээс илүү гардгүй хүн бэ. Тэгэхээр тэр сэтгэн гэдэг бас тодорхой хогдох. Сэтгэж
боддог байх хэрэгтэй. За энийг мэдээж амьдрал тэр сургууль бас тодруулаад байна. Сэтгэж бодсныгаа урлаж бүтээх гэж бид нэр ярьж байна. Урлан бүтээх гэж. За урлан бүтээх гэдэг маань одоо нөгөө авьяас гэдэг юмтай ч зурлж байгаа. Авьяаснаас гадна тэр хүний одоо хүсэл эрмэлзэл, тэр хүний бие даалгах, тэр ур чадвартай зэрэгсэж явдаг юм шиг байгаа юм. За надад тэр зурж бичих авьяас нь одоо эзээ төрсөн би мэдэхгүй, зүгээр би дунд сургуулийн нэг ахлаханг одоо 7-8 ишлэхүүд ахлахангд байхдаа би зурдаг хүүхэд байсан юм байна лээ. Би өөрөө мэддэггүй зүгээр хэдийдээ би мэдхгүй 16 настай зурдураад явсан гэж бодлоо хэлэхгүй л дээ. Тийм байгаачгүй. Зүгээр тэр үеийн одоо шинжилгээний хөгжил, тэр үеийн технологи өнөөдөртэй зөвлөх юм байхгүй. Би 50-аад оны ярьж шүү дээ. Багш нар маань хичээлийн үзүүлэг надад зурулдаг гэсэн би санддаг. Тэгээд намайг зурдаг болгочихсон болоо гэж. Тэр одоо байгалийн тэр математикийн одоо янз янзын хичээл багш нар надад их юм зурулдаг гэсэн. Тэгээд би бас зурж сурцсан болоо гэж. За энэ нэг жоохон тэгээ зурдаг байсан болоо тэр 10 төгсөнгөт намайг одоо тэр архитектурын сургууль руу явуулчихсан юм байна л да. Би ч өөрөө тэр архитектур гэдэг үгээс мэдэхгүй шүү дээ. Тэгээ харамсалтай өнөөдөр ч гэсэн хожигдлаа байгаа тийм ээ. Өнөөдөр намайг тэгдэж та годомд явж явах нэг архитектур явж байна. Тийм усод байгаа тийм байшаа харчаад энэ гоё архитектур байна. Одоо өнөөдөр манайх тийм байгаа шүү. Чинь 50 оны үе дараагүй шүү. Тэгээд би Москвагийн архитектурын институт татсан байгаа. Тэр 6 жилээр сургадаг байсан. За тэнд архитектурын сургалт гэдэг би өөрөө биеэрээ амарсан хөө. Эцэг багш болоход тэр над нэмэр болсон юм бас. Тэнд манай нэг 10 хэдэн хүүхэд байсан. Нэг Йордан нөхөр байсан. Нэг Вьетнам байсан. Тэгээд 2 Монгол байсан. Даватай гэдэг. Даватай багш маань одоо бурхан орнд очсон. Тэндээс намайг харж байгаа. За тэгээд нэг 10 хэдэн хүүхэд 16 байлоо яг тагсан. Тэнд 2 багш орж ирсэн юм шиг. Яагаад 10 хэдэн хүнд багшийн тоо цөөлдөг баг. Архитектурын мэрэгжлийн хичээлийг яаж хийж 2 багшаад. Энэ юу хэлж байгаа нэгтэй зэрэг сурах хугацааны тэр үйл ажиллагаа. Сурах хугацааны үйл ажиллагаа. Зөвхөн зүгээр лекцээр одоо хүнд нэгчгээд юу хийх юм нэр байгаагүй юм. Тэнд архитектор бэлтгэн гэдэг багш оюутан хоёрын хоорондын нэг үрчлэн харилцсан үйл ажиллагаа явуулдаг. Ийм сургуулийг бий болгосон. Олон мундаг том одоо тэр зөвлөлтийн хуульчнаар зөвлөлтийн олон том одоо эрдэмтэд над ном заасан болохоор би өөрийгөө оюутны хэмжээнд, онлын хэмжээнд би авах юм авцсан гэж бодож байдаг. Би эндвэрээ жоохон одоо сэтгэл үеиг явдаг. Онлын мэдлэг би авцсан юм байна гэж. Энэ сургалт гэдэг юм анханасаа тэр нөгөө анханасаа одоо тэр авьяас бэлэгтэй төрсэн ийм одоо хүмүүс ямар ч хэсэг мэрэгжлийн эзэмших тийм боломжийг бол олгож байгаа. Сургуулийн одоо дээд сургуулийн үйл ажиллагааны хугацаа байгаа юм. За энэ дээр бид анхаарах хэрэгтэй юм. Энийг бол зүгээр өнөөдөр одоо манай эзэн сургууль багш сууж байна, залуу багш. Одоо энийг бол бас сайн бодох хэрэгтэй байгаа. Манай өнөөдөр яг оюутны хувьд олон байна. Төгсөгчд олон байна. За энийг дагаад зургийн байгууллагууд их олон болчихж нэлээд хэдэн 100 байх шиг байна.
За тэгээд нөгөө архитектуруудын тоог Монголын одоо хүн амтай харьцуулбал бол дэлхийд ерөн дээгүүр орчихсон байна. За энийг дагаад юу гэдэг чинь тэгэхээр цаашаа одоо архитектурууд маань ажиллах боломж тийм байна. За тэр одоо чадвар ийм юмнууд одоо ингээд гараад ирж байна. Би зөвхөн нэрийн тааваагүй өнөөдөр манай төгсөгчдийн хэдэн хувийн мэрэгчлэр ажиллаж байгааг сайн мэдэхгүй байна. За энэ тоо бол surгуульд бол байж байгаа. За өнөөдөр үндсэн ганц том сургуультай архитектурын салбар шүтээсэн дэргэд хувийн 10 сургууль бас байна. Тэр энэ дизайн архитектур гэдэг нэр зүгээд анги нээж гисэн. За тэгээд хэдэн хүүхдтэй байж байдаг. Бид 4 жилээр явж байна. Багш мэрэгжлийн багш нөр байхгүй шахуу иймэрхүү байдалд өнөөдөр манай сургуульд явж байгаа. Би энийг яагаад ярьж байгаа нэгтэй зэрэг нь би жоохон харамсаж байгаагаа хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл архитектор бэлдэн гэдэг нарийн хариуцлагатай ийм ажил. Тэгээ энэ талаар яг манай эвлэлийн удирдлагууд байж байна. Цаашдаа бас бодох юм байгаа. Ер нь бодож байгаа. Энийг одоо цааш нь хэрэгжүүлэхэд энэ нэлээд том асуудлыг хөндөх гээд байгаа. За та нар бол манай одоо үндсэн одоо сургуулиудыг төгссөн оюутнууд байна уу? Оюутан байна уу? Гараар өгөл. За зөв оюутан байна бас. Одоо ингээд төгссөн. Тэг, сурч байгаа. Сурж байгаа оюутнууд нь гараар өгдөө. Оо. Бараг талд байгаа юм шүү. Архитектур мэргэжлэр сурч төгссөн байгаа хүмүүс нь гараар өгдөө. Инхэн тэгвэл одоо аргоитм жарталаад байна. Тэгэхээр энэ тэг тусмаа аргоитм байж байгаа. Энэ хугацаанд тэр онлайн мэдлэг гэдэг юмыг авах хэрэгтэй болно. Онлайн мэдлэгийг авахдаа тэр хичээлийн одоо сургуулийн төлөвлөгөөний дагуу өгсөн программыг бүрэн дуусгаж эзэмших хэрэгтэй. Бид 5 жил болгочоод байгаагийн учрыг ойлгож байгаа. Бид нэг хэсэг 4 жилээр явсан. Энэ яг тэр одоо сургуулийн хэмжээнд, Шинжлэх ухааны сургуулийн хэмжээнд бүх мэрэгчлэр шатлсан сургууль гэж нэрлээд бакалаврыг 4 жил болгоод тэгээд 1.5 сая жилээр магистр сургана гэдэг ингээд товчсон байгаа. За тэр үед нь одоо тэгээд бид ус яриад дийлээгүй. За харин өнгөрсөн жилээс бид 4 жил. Түүний өмнөх жилээс 4 жил болгосон. Юу 5 жил болгосон. Одоо ингээд 5 жилээр явна. Магадгүй цаашдаа сургалтын хугацааг нэмж магадгүй ийм байдалтай байна. За тэгтээ зэрэг та нар одоо нэг сурж байгаа оюутнууд ялангуяа төгсөж байгаа оюутнууд энэхэн хугацааг энэ зүгээр өнгөрөөж болохгүй. Энэ сурч байгаа үеийн чинь хугацаанд та нар хичээлийн нэг хэдэн цаг дээр ирчгээд тэгээд тараад явцдаг юм биш. Явна гэдэг утгыг би гараад явах гэж байгаа юм биш. Тараад өөр үйл ажиллагаанд ороо явчих гэж байгаа юм биш. Архитектурын ингээ оюутнууд одоо бид тийм байсан. Бид нар нойр дутуу байдаг байсан. Бидэнд тэр одоо тэнх зугаалах тийм цаг хугацаа байдаг байсан. Бид нар оюутныхаа байранд очиод тэгээд нэг яг ихэнх нийт жуулчгаа тэгээд суучдаг байсан. Заримдаа өөр зайлшгүй энэ бидний сургуулийн одоо үндсэн үйл ажиллагаа юм шүү. Тэрнээс бусад салбарууд за бусад би сайн мэдэхгүй л дээ зүгээр ажиглаад байхад хичээл суулаа тэгээд болоо юм асан хүнтэй хийгээд тэгээд гараад өөр юм одоо хөлсөлдөөр шууд одоо идэх юм ингээд явчихдаг. Ингэх юм бол бид энэ 4 жилд юу сурах. Та нар сурах боломж нь тэр одоо бие даасан үе шүү дээ. Хичээлийн бус цагаар, тэнхмийн бус цагаар бие даасан тэр үе сурдаг юм чинь танд эргэн тойронд чинь байгаа. Өөрөөр хэлбэл та нар тэр объект дотор явж байгаа. Өөрөөр таны тэр байж байгаа байр орон сууц гараад явахд гудамж зам талбай одоо тэр гэрэлтөө юу байдгийг тэр материал өнгө бодог хэлбэр дүрс бүх юм чинь байж байгаа. Та нар тэрний хажуугаар явж байгаа. Тэндээ сураад явдаг.
Ингэж байнга сурж иж бид нар сайн мэргэжлийг эзэмших юм байна. Энгүүл бид нар онлын хувьд нөгөө дипломн дээр чимтэн багшиг дорж архитектор гэдэг ардан тамгал болж байгаа юм. Энийг гэхдээ энд бичсэн архитектор бишээ болов. Энэ шээ цаашаа яваа. Амьдралын чи үйл ажиллагаанд миний саяны ярьсан тэр туршлагын хугацаанд хэр зэргийн одоо архитектор болох нь гэдэг чинь та нарын бүтээлсэн үйл ажиллагаа буюу тэр архитектур гэдэг юм бүтээлч яаж шингээв гэдгээр тодорхойлогдох ийм учиртай. Тэгэхээр би архитектор гэдгийг зүгээр амлын талаас нэг явцгээд тэгээд яг нэг хэдийн юм хийгээд нэгэн зураг мөр хийгээд яг зураг олон хийж болно. Одоо миний шагнараас бол олон 100 одоо объект хийсэн архитектурууд байна. Тоо энэ бол. Новый тэр болгоны дотор орж үзээгүй. Архитектурын хүний аяг үйл ажиллагааны орон зай. Би тэр дотор нь орж үзээгүй. Би гаднаас нь харж байгаа зургийг харж байгаа. Энэгээр би архитектурыг үнэлэхгүй. Бид энэ бол өнгөн гэсэн. Тэр чинь нөгөө тавигдаад байдаг олон шаардлага тэнд тусчихгүй. Тэн дотор явагдах үйл ажиллагаа тэнд өнөөдөр хэрэгтэй байна уу? Эсвэл өчигдрийн хоцрогдсон юмыг одоо тусгацсан байна уу? Эсвэл энэ маргаашийн одоо ирээдүйд таарсан юм байна уу гэдгийг орж иж үзэж амьдрч иж мэдрэх ийм зүйл аа. Тийм учраас өнөөдөр бид зүгээр одоо зураг босгочихсон энэ одоо байшин барилгаар бас архитекторыг бүтэн үнэлж болохгүй байна. Өнөөдөр тийм байна. Бүтэн үнэлж болохгүй байна. Тэгэхээр тийм хэмжээнд үнэлэгдэл юм хийнэ гэсэн бол жинхэнэ архитектор болох гэж тэмүүлж байгаа юм. Тэгээд хийсэн байвал нэг объект ч байна. Би архитектор болж байгаа юм биш үү гэж ойлгох. Тэр шатанд орлоо. Тэрнээс би одоо олон юм хийчихсэн. Би одоо би нэг мэрэгчлэр олон жил ажиллаагүй л дээ. Нэг 10 жил ажиллаад тэгээд багш болсон. Гэхдээ хожигоор суугаагүй гэсгээ тэгээд нэг хагас суугаад юм байгаа л да. Тавгаар юм би. Тэгээд тоолох юм бол яах вэ? Тоош үү. Гэхдээ би тэргээр би өөрөө архитектор гэж үнэлж чадахгүй байна. Нэг талаас тэр миний түрүүний ярьсан 3 дахь талцаа нөгөө талаас би өөрөө. Гэхдээ зэрэг энэ дөрвөн юмны хүчин зүйлийн нөлөөнд миний архитектур гэдэг маань ер нь эцэс ямар шиг байна вэ гэж бодоод би ингээд ерөнхийдөө заримдаа боддгийн одоо харин би төгсөх юм болов уу гэж. Би танаас шиг одоо төгсөж байгаа бол ястай нэг эргүүлээд мөр. Нэг тулгцэг өгвөл би дэлхийг эргүүлээ. Тэгээ одоо энэ чинь бас нөлөөлдөг юм байна. Бас ичнээ сайхан эрэмзээ, ичнээ сайхан сэтгэлээч гэсэн. Миний тэр түрүүний ярьсан тэр нийгмийн эдийн засаг улс төр гэсэн 3 хүчин том хүчин нөлөөсөө хэр байгаа. Энэ хүндрэлтэй байдаг юм аа байдаг. Гэхдээ бид энийг чинь ухаалгаар бодож өнөөдрийг маргааштай зөвлөж сэтгэж бодож ингэж хийж явахгүй бол бидний үед яг уу барилгын үйлдвэрлэл ямар байлаа? Тэр үед одоо ямар одоо бүтээс конструкцид яаж хөгжүүлээ? Ямар материал одоо нэвтэрч байлаа? За тэгээд эдийн засгийн нөхцөл байдал ямар байлаа? Улс төрийн бодлого ямар байлаа? Өөрөөр хэлбэл нийгмийн одоо хөл бүтэн тогтолцоо тэр үед ямар байлаа? Тэр үед болсон юмнууд өнөөдрийн энэ арч зах зээлийн үеийнхээс чинь өөр л байна. Өнөөдөр зүгээр ганцхан жишээ гэтэл одоо материал гэх юм бол өстой зүгээр үүний тухай хэрэгүүлэх юм байна шүү. Тэрэн дээр манай архитектурд өшиглээд өнөөдөр материалаар өнгөөр хүний тухай хэрэгүүлж байгаа шүү. Өөрөөр хэлбэл их уурчаа шүү.
Зүгээр яг уу мэрэгжлийн усан харуул энэ онгой одоо башин маань гинэлтэй. Бид өөрийн нүдээр харах хэрэгтэй. Та нар. Тэрийг мэрэгжлийн нүдээр. Нөгөө олон юм чи яаж босч юу гэдгийг харах хэрэгтэй. Тэрнээс бас нөгөө бусад улсууд адилаар энэ гоё байшин босчиход тэнд нэг гоё өндөр юм босчиход тэр шилэн байшин босчиход ингээд байх юм бол энэ ер нь явандаа архитектур гэдэг маань юу болох нь нэгдүгээр хоёрдугаар улс маань ер нь хайшаа өргөчих юм гэж. Ийм асуудал гараад байна. Бидний үед бүтээсэн бүтээл тэр одоо социализмын үе. Ялангуяа тэр 60-аад оны үе. Тэр ч одоо дэлхийд дахин хөлсөл гарч ирсэн ийм үе юм шүү. Тэгэхээр тэр үеийн байшин барилгууд, тэр үед хэрэгжиж ирсэн материал, тэр үеийн одоо тэр технологи, тэр үеийн машин механизм ямар байсан? Одоо бидний чинь нэг дотор талын өнгөлчийн хэд гоё материал байдгүй байсан шүү. Ямар сандаа фанер баяликаар ингээд шатаж оруулаад өнгөлч яах вэ? Фанер мэдгүй фанер. Тэрвэр одоо бас болоо тэр шин газар болон хэрэглэхгүй дээ. Иш одоо том дарга сайд дээр өрөөнд тийм шүү дээ. Гоёлж. Тэгвэл ладгаа шаварлаа. Гадна талчаад бид нэр өнгөлөх юм байгаагүй шүү. Шаварлал байсан. За одоо үнэтэйхэн объектын дээр нэг боржин гантэг интернатдаг. За тэр ч одоо нүдний юм шүү дээ. Ийм юмнууд одоо байсан. За нэг юм хийгээл одоо ингээд лохонтаад нэг шил одоо ингээд паркетын шал гэж одоо энэ шиг морн одоо паркетын шал чих үнэтэй гоё шал. Энэ тэнцвэр чинь зөвшөөрдөг байсан. Бид нар чинь олон дамжиж зургаан зөвшөөрөлт. Паркет болохгүй ванзан шал хийгээд гэж. Гадна талд ингээд нэг плетана ихтэй болохгүй шавар гэж ингээд. Тэгээ ийм гэж байсан үе. Гэхдээ энэ буруу юм байна. Ийм байж үз ард түмэн жигд амьдарч ирсэн шүү. Өнөөдөр ялгаа гарсны учраас тэр өнөөдөр зарим нь орон гэргүй байна. Зарим нь үнэтэй гаршин зууж. Энэ нийгмийн давталцаа юм. Би бол энэ мэдээж танихгүй. Та нар энэ нийгэмд амьдарч байгаа. Энэ нийгмийг бүтээн байгуулж байгаа. Энэ нийгэм чинь эргээ та нар үр хөөхдөд үлдэх. Ийм бүтээн байгуулалт энэ нийгэмд хийж байгаа улсууд тэндээ бодох юм их юм. Тэгээд миний түрүүний ярьдаг өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагтад юмаа бас бодож ингэж хийж одоо явах байхаа гэж би ингэж бодож ярьж байгаа юм. За тэгээд одоо яг одоо тэгээд энэ чинь ингэж яриад байвал барагдахгүй шүү дээ тийм ээ. Тэгээд одоо тэрэн дээр би багш бүр болохоор тэгээд салахгүй шүү дээ өглөөд байвал. Тийм учраас ингэсээгээ би бодож байна. Ерөн зүгээр ингээ би юм ярихаа гэж зогсоогоод та нарт одоо харинаас тодруулах гэдэг юм уу хэлэх ярих тийм байвал нэг яг ярьсан маягтай явбал яасан гэж би бодож байна. Тэгэхгүй бол одоо би ихснээ гэж байна тийм ээ. Тэгээд ганцхан юм хэлэхэд ухаандаа одоо та нарын дэлхийн нэртэй архитекторууд тэдний бүтээлийг сайн судлаарай. Сайн судлаарай. Уншиж байгаарай. Уншиж байгаа. Тэр гайхамшигтай улсууд байдаг шүү. Өнөөдөр манай хаяахад тухайн шилүү тэр шатрушгүйгээл Японлошгүйгээл тэр Хонконг одоо хаашаа Тайланд гүйгээл яваад нөө юу үзэж байна бид нэр. Яваад. Энийг би жоохон эргэлзэж байгаа шүү. Тэр шилүү одоо Японд очлоо данар. Японд очоод тэр Кензо Танга гэдэг нэртэй хүн би. Тэр одоо 1910 онд төрсөн. Одоо 100 гаруй настай өгсөн баглаа байна. Тэрний бүтээлийг харвуу та нар үзүү. Тэр нөгөө Хиросимын үед бөмбөгдлийг одоо сэргийн засварлаж тэнд үйл ажиллагаа явуулж ирсэн том хүн байгаа. Тэр ч тэр дэлхийд нэр нь гарсан. Гэхдээ тэр хүн
Энэ дэлхийн нэр суутай нөгөө хөл одоо нэг юу вэ тэр Le Corbusier, Van der Rohe, Alvar Aalto одоо юу хингэлээ Grotius энэ төр гэдэг. Нэртэй архитектор гэдэг. Тэдний бүтээлийг тэр хүн судалсан юм байгаа шүү. Тэгжээ тэр хүн өөртөө юм авсан байгаа шүү. Гэхдээ хоолж дуурайгаагүй. Оролтын технологийн арга барилын Японы архитектурт шингээж чадсан юм байна. Энийг та нар бас бодох хэрэгтэй. Гадуур явахдаа, гадаад дотоод явахдаа дэлгүүрээр ич хог цуглуулахтай биш. Архитектор. Тэр байшин барилга хот зам талбай одоо тэггүйдээ бордюрын хүрт харалтай байна. Тэгжээж бид нар судлах шүү. Тэгжээж бид нар архитектор бол. За ингээд одоо хамгийн сүүлд миний ярианы цулхад тэр алтаг хэлсүү гэдэг шүү. Тэр архитектур хэлгээд байна. Архитектур гэдэг хотоос хаалганы бариул хүртэлх энэ бүхнийг хэлнэ гэж. Энэ үнэн үг юм шиг. Ингэж ойлгоо. За танаас баярлалаа. Тэгээд асуулт хариулт юм байна гэж. За бидний үйл ажиллагааг ингэж хөрвүүлж ирсэн очтоо өнөөдрийн мэдээг хүргэе. Бас залуу архитектуруудын зөвлөлд зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцохоор зорж ирсэн биднийг дэмжиж байгаа Дагшид Дурж багштай баярлалаа. Тэгээ бидний үйл ажиллагаа цаашид зохиох төлөвийн дагуу үргэлжлэнэ. Тэгээд хамгийн ихэнд бид нар Дагшид Дурж багшийн тухай судлаад намтрыг нь бас бичих гэж оролцсон. Тэгээд энийгээ та нарт танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр хүмүүс сонирхолтой. 1938 онд Өвөр хангаа аймгийн Богд суманд архитектор Дагшид Дурж багш маань мэндэлсэн байна. Энэ түүний багада амьдралаа өнгөрүүлж ирсэн Арц богдын уул нь харагдаж байна. Тэгээд дараа нь 1947 оны үед Улаанбаатар хот руу гэр бүлээрээ сэгдэж урж ирээд Улаанбаатар хотын 3 дугаар дунд сургуульд бүрэн донд боловсрол эзэмшсэн. Миний ойлгож байгаагаар 10 настайдаа сургуульд ороод 20 настайдаа төгссөн байна гэж бодсон. Тэгэхээр энэ сургуулийн барилга нурцсан. Би энэ дээр юу хэлэх гээд байна гэхдээ зэрэг энэ Улаанбаатарт байсан. Энэ сургуулийг Монголын нэртэй ус удирдсан. Би өөрийг хэлж байна. Та нарын сонссон нэртэй ус сургууль. Анхны сургууль. Үлгэр жишээ 3 дугаар баг сургууль гэж байж байна. Намайг сурч явах хооронд дунд сургууль болоод тэгээ би энэ төгссөн. Одоо энэ сургууль байхгүй. Өөрөөр хэлбэл энэ сургууль байхгүй. Өөрөөр хэлбэл нэг архитектурын Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэж явах ёстой. Энд модон байшин сүнсийн шүү. Би нэг зориуд хэллээ. За энэний дараа 1958 онд дунд сургуулиуд төгсөөд Москвагийн архитектурын институт буюу бидний мэддгээр Мархи гэдэг сургуульд 6 жилийн хугацаатай Дагшид Дурж багш маань дээд боловсрол эзэмшиж архитектор болсон байна. Тэгээд нэг ухраач. Энэ бол яг 60-аад оны үе тэр Мархигийн ерөнхий дүр төрх багшд маань бас дотн санагдж байгаа тийм ээ. За энд Дагшид багшийн оюутан цагийн хэдэн фото зургуудыг бас хайж авсараад олсон. Тэгээд тухайн цаг үед энэ дээр их бүдэг юм байлээ. Хамгийн дээдлийн зургийн толгой нэг жоохон доошлоо да. Залаа. Жоохон өргөч. Тэр хичээлээ хийгээ сууж जैन. Дараа нь хамт сурдаг монгол оюутнуудтайгаа, орос найзуудтайгаа энд авахсан зургнууд байна. Тэгээ энэ 6 жил бол бас түүний амьдралд их гүнзгий өөрчлөлтийг авчирсан байхаа гэж бодож байна. За дараагийнх нь слайд руу. За тэгээ багш маань 1964 онд төгсж үрж ирээд 10 жилийн хугацаатай Улсын барилгын зургийн институтэд архитектор мэргэжлэрээ ажилласан. Энэ ажиллах хугацаанд ерөнхийдөө хамгийн ихний ийсэн ажлуудын чиглэлээс болоод аршаан суурилын барилгын архитектурын тухай судалгаагаа гүнзгийрүүлж ирсэн байсан. Тухайн үедээ доктор хамгаалах
болон бусад үйл ажиллагаанаас болоод бас энэ сэдвээр цааш нь барьж ярих гэсэн юм уу гэж ойлгосон. За дараагийн слайд. За 1974 онд Монгол улсын их сургуулийн харьяанд байсан энэ архитектурын мэргэжилт бэлтгэх сургалт 1 жил болоод байсан. Анх 1973 онд Монгол улсад архитектур мэргэжилтний бэлтгэхийн тулд тусдын салбар байгуулсан. Тэрэнд дагшин багш маань улсын барилгын зургийн институт гэдэг байгууллагаас шилжиж очиж багшаар ажилласан. Тухайн цаг үедээ Монгол улсын их сургуулийн харьяа, дараа нь политехникийн дээд сургууль, тэгээд техникийн их сургууль, сүүлд одоо бидний суралцж байгаа бас миний ажилладаг шинжлэх ухааны технологийн их сургууль гэртээ болж ингээд зохион байгуулалт нь өөрчлөгдөж явах үед багш маань энэ байгууллагад багш, техникийн эрхлэгч, зураг төсөл судалгааны төвийн захирал гэх мэтийн бараг бүх албан тушаал дээр нь нийтдээ 42 жил ажилласан байдаг. Тэгээд дараагийн зургууд дээрээс нь түүний ажиллаж явах үеийн хамт олонтойгоо авахулсан фото зургуудыг бас оруулж өгсөн. Энэ жишээ нь 2009 оных энэ 13 оны зургууд байна. Архитектур мэргэжлийн хүрээнд ажиллах хугацаанд 50 гаруй объектын зураг төсөл боловсруулсан. За энэ дээрээс нэмээд архитектурын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, барилгын норм дүрм, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэлт, илтгэл, эрдэм шинжилгээний бусад олон төрлийн ажлуудыг бас хийж гүйцэтгэсэн байдаг. Энэ тухайга бид нар цаашаа өргөжлүүлээд ярих ёстой. Түүний олонний нэлээд сайн мэддэг гэсэн уран бүтээлүүдээс нь энд дэлгэж харуулсан байна. Аршаан цовлол болон за энэ хүүхдийн паркт байдаг хуучин туяа гэдэг арчсан байсан. Тэгээд энэ одоо клуб гэдгээр нь бид нар мэдж байгаа. Мөн танкт өшөөний ажил болон хэд хэдэн өшөөний ажлууд дээр бас багш маань ажилласан байдаг. Түүний тухай илүү таньж мэдхээр бол нэмээд судлах шаардлагатай. Одоо намтар товч танилцуулга гэж болж байна те. Энэнийг бол бүгдийг нь бол багш өөрөө мэднэ. Бусдын сайн мэдэхгүй. Гэхдээ би ганц хоёр юм дутуу ирсэн гэж бодож байна. Хэрэг нэмээ. За тухайлх юм бол энэ зургийн байгуулагч нь төвд байгаад дараагаар нь хөдөө экспертиз гэж явж ажил хийгээд энэний 3 дахь шат нь бол аймагуд товчоор байгуулагдсан байна. Тэгэхэд манай дагшиг барьж багш бол Баян хонгор аймгийн зураг төсвийн товчоог одоо дараагаар ажиллаж байсан. Бас одоо нэг шинэ салбарыг тэнд үүсгэж бий болгосон нэг юм том атаагаар ятдаг юм байна. За хоёрдугаарт нь зургандаар одоо хэрэл харагдах гэдэг байна. Одоо их шоочоо. Одоо ингэ сууж байгаа биднийг бол одоо хэдэн шанцаар зурж чадна. Тэрдээ нэг харж авч байгаа буруу хараад ингээд зурчдаг. Ийм их боцоо ястай. Энийг залгамжлах хүн хуур байгаад байгаа шүү. Энийг одоо ханаар сайн суралцах хэрэгтэй. Нэг ийм байлмаар байна. За бас нэг үлээ авьяас юу гэдэг зэрэг бидэнд их тутаж байгаа юм бол энэ архитектурын шүүмжлэлийг бид хийхгүй байна. Бид нар бие биенээ шүүмжилж байж, хэлж байж, ингэж бид өөрснөө хөгжиж, Монголын архитектур хөгжиж. Тэгэхээр бидний дотор ер нь архитектурын талаас жоохон шүүмжилдэг, шүүмж одоо бичдэг. Ер нь бичих найруулах талдаа бол бас шаггүй авьяастай хүн бол манай дагшиг барьж байгаа. Тийм учраас дагшиг барьжийн бичсэн зүйлүүдийг та нар урд өмнө өчөөсөн зүйлүүд энэ Монголын архитектур сэтгүүлүүд гарсан байдаг. Бас өөр ус юмудаар гарсан байгаа. Тэднийг бол та нар дахин унших хэрэгтэй. Инхийг бол энэ хүн юу хэлээд байна? Энэ чи юу болоод байна гэдэг юмыг багцгоос бид ойлгож авах боломжтой болох юм байна. За гол нь одоо бидний тэр архитектурын шүүмж талын чухал учраас би энэний түрүүлээ хэлчихлээ. За энийхээ хажуугаар энэ өөр хангаахан бол одоо их зохиол бичдэг шүү дээ. Та нар мэдж байгаа. Зурхаасаа гадна шогж их үзнэ одоо 4 мөрд чих юм уу 40 мөрд чих юм уу мэдэхгүй. Тийм. Тэр авьяасыг бас суралцж явах хэрэгтэй. Бид нар бас бие биенээ тэгж шоглж, хөгжүүлж ингэж явах хэрэгтэй.
За одоо ер нь манай архитектуруудын талаар гарсан анхны бүтээл байгаа. Хөх сүмбэр оргилөлөө. Тийм ээ. Энийг одоо манай агшиг дурж шог зургийн зурсан байгаа. Шүлгийн одоо гэдэг юм нөхөрсөг шог гэдэг батаа нөхөрсөг шогийг бол дагшиг дуржууд гаргаж ийм анхны ном гаргасан шүү. Тэрнийг одоо та нар олж авахыг бодох хэрэгтэй, үзэх хэрэгтэй ийм ба. За ер нь одоо тэр саяны яриад байгаа юмнуудыг бол энэ манай энэ доорчин номын сан байгаа шүү дээ. Тэр номын санд үзэж харж болно. За бас түрүү хэлсэн одоо тэр дэлхийн нэрт архитектуруудын бүтээл тэднийг нь одоо мэддэг таньдаг байх хэрэгтэй гэж ингэж одоо хэлсэн. Энэ хүн энэ захиасыг бол хэрэгжүүлээд бүх тэр одоо дэлхийн алдартай зайлшгүй байдаг хүмүүсүүдийн зургийг одоо энэ номын санд бэлгэлцсэн байгаа. Нэг давхарт номын санд өлгөгдсөн байгаа. Тэрнийг бол та нар яах вэ? Зарим ихэнх нь одоо орж харсан байх гэж үзэж байна. Хараагүй нь бол тэрнээс үзэж харж үзээрэй. Тэгээд тэр хүмүүсүүдийн бичсэн ном зохиолууд бас манай номын санд байгаа шүү. Тэднийг одоо уншиж танилцж яхан зүйтэй байх гэж ингэж бодож байна. За би нэг ийм цөөхөн юм одоо юу яа? Нэмээд хэлье. Хэрэггүй юм яриад юу гэдэг. Энэ тэнийхний холбоогоос юу авах гэдэг. Заримдаа нэг нэг ядарсан үедээ жоохон залхуу хүрээд бас нэг хийдгэнээс өн дээрээ дөөр юм хиймээр санагдах үед ингээд заримдаа зовоо тэгээд нэг тараачсан. Тэр бол хавьяач юу. Гэтэ яг үгүй тэр би зүгээр бат даргаыг нэг шагнаад дурдсан юм л да. Тэгээд орон дээрээ тааш байгаа. Үнээс чи бодож яваа. Тэгээд хаанаас нэрэн асуу өнөх юу байна? Надад асуу. Бодож байна. Өөсөө одоо хоёул ингэж сууж байгаа тавиа. Бодож байна. Тийм бол. Тэгээд би нэг хэдэн асуултууд бэлдсэн. Энийгээ танаас асуух хэрэгтэй. Тэгээ хамгийн ихний асуулт нь та энэ албогд гэдэг уулын хажууд хүүхэд насаа өнгөрөөсөн байна. Хүүхэд нас гэдэг нь би 9 нас хүртэл тэр амьдралыг ярьж байна л да. Та эхлээ хөдөөний хүүхэд ээж энэ хөдөө байсан хөдөө өссөн хүүхэд насныхаа тухай бидэнтэй сайхан дурсамжуудаас хуваалцаач. Магадгүй энэ таны амьдралд байсан хамгийн сайхан үеүүд нэг баг л та. Би сууж байгаа юм да. Гол хүүхэд байсан би мартсан шүү дээ. Одоо байсан л байх таа. Тэгвэл ч таалаа. Би 9 нас хүртэл одоо аав ээжигээ дагаад гүйж явсан. Зүгээр нэг сүүл рүүгээ бодогддог юм юу гэхээр зэрэг манай нутагчин тэр арцууг ирээдэ гэдэг чинь одоо энэ баруун насаа зүүн урагшаа ингээд хэлчихсэн нөгөө Монгол алтан үргэлж чингэж явсаар гол тэр их баг баруун зүүн баг тэгээд тэр богдуул чингэж явсаар хамгийн сүүл одоо 3 сайхан гэдэг өмнө гоёроо ороод явчихсан. Сайхан гайхамшигтай одоо байгаль биш үү? За хотын хүүхдүүд ер нь хүүхдүүдэд тэрийг сайн мэдэхгүй аа. Харин би зүгээр энэ дэшрэнд хэлэхэд би түрүү хэллээ. Миний ер нь нэг жоохон эрүүл саруу ухааныг миний ээж бас гадна миний нутаг өгсөн гэж явж явдаг юм шиг. Энэ үхэндээ гэж ярихад зүгээр би оюутны ажлыг одоо ингээд юу оюутан багш болоод оюутантай би одоо энэ 40 жил ингээд нугалсан болохоор би ер нь хөдөөний хөвгтөй хөвгт хоёрыг би анхны эскизээр нь таньждаг юм даа. Мэддэгтэй гэдэг. Нэг нь жоохон бүглөөдөө нөгөө хүнд задгаа байдаг юм. Энийг ажиглах процессыг би зориуд асуудыг чи аль нутгийн хувьд асуухаар ерөнхийдөө би таачаад байдаг. За тэгээд хоёрдугаар миний нэг одоо гайхамшигтай мэрэгчийн хөвгтөй зэрэг би хүнийг нүдийг хараад баг хэлчихдэг юм дөө. Чи энэ сэтгэлийн хүн байна да. Тэгээд ааштай хүн байна гэж баг хэлчихгээд байдаг. Энэ бол нэг миний төрөний ярьдаг туршлага шүү дээ. Тэр миний тэр нутгийн хувьд гэвэл тэр дугнууд ханган богдсон гэж шин гоё юм байна. Гоё. Гэхдээ гоё гэхээр одоо ихэнх нь одоо ялангуяа залуучууд бодохдоо ерөөсөө элсэн цэлдэг боддог шүү. Тэр тийм
юм биш. Тэнд элсэн ч вэ, уулан ч вэ, усан ч вэ, тал хэрэн ч вэ. Би юун дотор төрсөн мөссөн ихтэй зэрэг би элсэн дунд, дэрсэн дунд гүйж өссөн өгч. Мэдээж юм гоц байгаагүй байлгүй дээ. Бид нүцгэл болж ирсэн. Тэр уудам нутаг, тэр алсуу гэдгийг нэрлээд байгаа. Тэр богд ууланд бол зун хөхөөд онгоддог юм шүү дээ. Тэнд аргал янгэр ар хэраар нь бэлчиж явдаг ийм нутаг. Өөрөөр хэлбэл байгалийн үзэсгэлэнтэй ийм сайхан нутаг байна. Урагшаа говьроо орчдөг. Сайн одоо ялангуяа тэр хоёр явдаг хүмүүс бол одоо манай хүмүүс мэдж магадгүй тэр урагшаа манай нутгаас урагшаа харахтаа зэрэг хонгорын илсгээд өмнө говийн маш том илсэн уул байдаг. Энэ бас гайхах шиг. Тэр байгаль гэдэг юмыг мэдрэхгүйгээр бид нэр нь тэгээд хүний орчин, хүний орон зайг төдийлөн төсөж чадахгүй байх. Тийм учраас тэр Гонконгийн бүтэж Токиогийн өндөр барилгыг харахаас өмнө байгалаараа жоохон тэнцэх зүгээр л байна. Энэ та нарт нүдний чинь хараад хэлэх ба гэж бодож. За тэгээд тэнд яг би хөөгд байж байгаа тэгээд нэг 9 настай аав ээж минь одоо намайг номын мөр хөрлөх гэж бүгдээрээ мал хугаа бүгдийг автоодөө өгчгөө тэгээд бид бөөнөрөө ингээд Улаанбаатар руу бэрж ирсэн. Тэгэхдээ би сэтгэл хөдлөх, уярах, нутгаа санах тийм мэдрээгүй юм байна. Яагаад гэвэл шинэ мөрөө явж байгаа тэр хот гэдэг мөрөө явж байгаа. Тэр гайхамшигэр бол одоо явж ирсэн тэр үеийн хот маань юу ч үлээ гэхэд намайг анх хэлж ягаад одоо Ленин клуб гэдгийн тэр хэвлэг 100 метр асфальтын зам л байсан. Өөр юм байгаагүй. Тэр үед би Улаанбаатарт ирсэн. Тэгээд би нутгаа хаяад гараад одоо тэр жил манай сумын 80 жил болж байгаа 4 онд тэгэхэд нэг очлоо 14 онд 90 жил боллоо нэг очлоо. Тэр үеэс би эргээд одоо нутгаа самдаг болсон да. Урд нь би одоо шнөө ажиллагаа лүтэйгаад экспедицээр яваад ингээд тэр сая яриад тэр баяа хонгор өмнө хамаагүй би тэр яваад ирсэн би нутгаар орыг ирсэн бод байгаагүй юм. Би сүүлдний нэг мэдэрсэн. Одоо би тэмээ хараад уйлдаг юм шүү дээ. Тийм бодлоо хүн тэр байгаль гэдэг юм хүнийг тэгж татсан байна гэдэг ойлгоо. Ийм газар би өссөн байгаа юм. Тэрнээс одоо тэгж мал хариулж яваад тэгж хон урагтай одоо ингэж өсөлт яваад ингээд одоо над яриад байх юм бол байхгүй одоо тэр мэдгүй ямар ч жил байсан. Тэглөө 70 жил юм. Одоо яг ямар ч байсан хүүхэд юм болохоо тоглож жил байсан ба тэр үчин тоглоом гэж байхгүй шүү дээ. Харин миний тоглодог тоглоом чулуу элс дэрс амарсан санагдаж байна. Ямар хүн мэдгүй манай өөрөнгөө ч мод зарахтаа сайн гээ. Тэр нэг настай жоод тэр үе нэг хүмүүс надад нэг морь зорж өгсөн юм. Морь шиг хань. Би тэр хань өрг тоглолт байсан. Энэ зэрэгтэй модон хань. Тэр миний ганц тоглоом тэр байсан. Тэгэл чулуу. Нөө чулуу хатгай чулуу гэж гараасаа дийчгэл чүү. Мөрөмтөх гоо. Зөндөө нэг ингээд өрчихсөн. Адуу малтай юм шүү дээ хондоо. Дэрсээр ганц ичгээд тавигдтаа сууж. Тэг иймэрхүү тоглоомтой. Иймэрхүү орчинд ингэж одоо төрсөн амтан тэгээд яг зүгээр сонирхол болгож хэлэхэд 24 онд миний нутгийн 100 жил болно. Энэ 100 жилд одоо бэлэгдээд саяхан нутгийн зөвлөлийн оролцоо залуурт хэлсэн би нэг зураг хийж өгсөн. Өөр хангай аймгийн анхдагчд гэж анхны данхны юу гэдэг тэдэн зориулсан нэг хөшөө осоор гэдэг би нэг багамтай зураг хийж өгсөн. За энэ одоо 7-8 жилийн дараа босх юм байна лээ. Гэхдээ би байхгүй ч гэсэн миний олон шавнар би тэдний тэрийг үйсэж босгож их баг гэж өөрөөр хэлбэл хүний төрсөн нутаг гэж ийм хүчтэй байдаг юм байна.
хизээч эндээс салдгүй юм байна гэдэг хэлэх гэсэн. Нутаг усаа хайрлаж яваарай. Дараагийн асуулт нь болохоор түрүүн та ярьсан шүү дээ. Би архитектор гэж юу гэдгийг, архитектур гэж юу гэдгийг хэн байдгийг юусоо мэдэхгүй байсан. Тэгж жаад явж байгаа тэр сургууль руу явсан гэдэг. Танаас өмнө миний мэдж байгаа Чимэд Тугай дараа нь Дамбинын багш гэсэн нэг тоотой гарын 5 онд хуруу багтгаар хүмүүст өгч ирсэн байдаг. Тэгээд та 1964 онд яг 2 дахь давлгаагаар нь тэр Оросд боловсрол эзэмшээд өгч ирсэн байна. Тэгээд тухайн үеийн хүмүүсийн түүхийг ч гэсэн ингээ хараад тахаар тэр үеийн хүмүүс дандаа хувь заяаны эргэлтээр л ийм мэрэгжил эзэмшсэн байна. Та энийг бүр нэрийчлээд биднээс нэг яг ийм болсон гэдгийг тайлбарлаад яриад байгаа. Миний сонсч байснаар бол таныг зураг зурдаг хүүхэд байсан л гэсэн. Тийм ам яриа байл. За тэр юу юм аа. За энэ намайг төгсөж яхад нэг 4-5 хүн байсан юм аа. Гадаад л төгсөжсэн байсан манай хамгийн анхны архитектор Чимэд гэж. Манай анхны архитектор. Тэр зөвлөлтөд төгсөжсэн. Тэрний дараа хишигт. Юу Дамбин манай одоо энэ сургуулийг үүсгэн байгуулсан манай салбарын одоо анхны одоо багш. Анхны манай декан өдөрдөгч одоо энэ хүн. Дараа нь тэр хишигт. Тэгээд дараа нь мишиг гэж хүн ирсэн. Тэгээд урт насан гэдэг нэг хүн одоо бидний өмнө ирсэн. Тэгээд дараа нь одоо тэр шархуу үлзий шиг тэргээд тэр одоо эмэлгийн ингээ яриад байдгийн тэр цагт морт гэдэг бидний хүн баг хойно удаа нэг жилийн зэрэгтэй ингээ төгсөөд нэрээ. Зургийн институт орж яваад энэ дэр нь 10 хүн байсан. 10 хүн. За энэ 10 хүн яг хөө дээр нь гадаад мэрэгчлэн ингээд зөвлөлтөөс Польшоос Болгараас өдөргээд нэг бас 3 одоо архитекторууд ирчихсэн. Тэгээд зургийн институт маань бол харин техникийн ажилтан олонтой янз бүрийн мэрэгжил одоо барилгын одоо бүх талын мэрэгжлийн одоо тийм зураг төсвөлсрүүлдэг ийм улсууд байсан. Олон зуун хүнтэй сайхан институт гэж. Тэгээд гараагаа хэлж байсан. Тэгэхэд л бид ерөөсөө Монголын одоо нутаг дэвсгэр босгосон бүхэнд бид нэр оролцож явсан. Энэгээр бид нэр бахархдаг. Бид цөөдөөгүй, бид хүч мохстойг. Бид ажиллаж ирсэн. Тэр үед ярьдгийн шүү. Улаанбаатар хотод шөнө ганцхан байшин гэрэлтэй байдаг гэж. Тэр бол одоо барилгын яам гэж байж байгаа тэр зургийн институт. Тэр зургийн институт намайг анх 4-р курс байж диплом хийж ирэхэд баригдаж ирсэн. Би тэн дээр дадлага хийж ирсэн. Тэгээд тэр одоо зургийн институт болоод одоо улсын хэмжээнд ганцхан сайхан институт. Тэнд бид нэр ажиллаж сурсан. Бид тэнд харин төгс ирчгээд нэг юмыг нэмж хэлэх. Тэнд зургийн техник гэдэг өөрөө нэг техник комментээр төгссөн зарим нь зүгээр авиасаар ингээ ажилладаг архитектор хүний одоо зурсан сэдсэн юм ингээ сайхан масштаб оруулаад ингээ сайхан гараараа шугамдаа зурдаг ийм сайхан улсууд байсан. Бид нар алтан техникүүд бид нэрэлдэг. Бид тэднээсээ юм сурч ирсэн юм шүү. Би архитектор гэж бид нар томорч байгаагүй дээ. Ийм сайхан улсуудтай ийм газар ажиллаж хэлсэн. За ингээд яг хоёр миний тэр сурж ирсэн тэр үе хүнд бэрхж байсан баг. Хамгийн одоо бүтээн байгуулалтын зүйл толгойд улсын үед бол тэр шиг одоо дайны дараа нэг 10 жил юм шүү дээ. Хорны дайны дараа. Бүтээн босгол гэдэг гайхамшигтай одоо тэр том үйл ажиллагаа өрнөж байсан. Ийм үед нь бид нар явж ирсэн болохтой зэрэг тийм сургалт гэдэг бол чамбай, чанга ер нь нүсэр гэж хэлэхээр тийм л байсан биш үү. Та зүгээр нэг жишээ хэлэхэд юу юм шүү. Одоо бол танд ингээд яг уу танд компьютер харцуулчихад ингээд энэ хоёр хорогоор зураад байна тийм ээ. Зурагч гэж дагаалаад байгаа. Бид тийм байгаагүй. Бид нар оюутан байхдаа манай сургууль одоо түрүүний харуулснаар архитектурны институт гэж байгаа тэр дотор хажууд нэг дам барилга байдаг гэсэн.
Тэр энэ дээр харагдахгүй. Тэр дам барилга дотор зөндөө олон модон самбар. Модон шугам хураалттай. Бид тэр ингээд хичээлээ эскиз хийж жагаад тэгээд яг нэг самбарынхаа зохиолчийг гаргаад за фасада тэдний хэмжээнд зурна фасад байгуулалтын юм ингээд зурна гэдэг тэндээс хэмжээгээ тогтоочод тэр эскалааданд ороод самбараа сонгож авдаг. Тэгээд фасадыг үлгэрээсээ 50-аас доош машаад хийдэггүй юм дөө. Энэ 50 машаад хамгийн жижиг ирэхэд 100 машаад. Одоо ч 200, 300, 400 гэх юу бараг талхны үе шиг юм ярьдаг болсон юм. 150 машаад шиг. Нүдэн тусахгүй дээ. Бид нэр тэр самбарыг сонгож явахад заримдаа ингээд томоогоор 2-3 метрийн одоо урттай тийм самбар дээр чинь 2-3 шугамаан зоож байгаа босоогоор ажилладаг. Ийм нөхцөл. Одоо бол дандаа ер нь самбар авч явахаас төрөлдөг. Тэгээд би сүүлийн үед л яг одоо ингээд хичээл орж ил явах чинь чи хийсэн үзүүлэлт ихтэй зэрэг өмнө очираад нэг юм орж ирчих. Өдрүүлж хайрцаг. Гэхдээ надад бүгдийг харуул ихтэй зэрэг жижигхэн юм би дэж авахгүй. Гэхдээ жоохон томруул ихтэй зэрэг өрөөсөн болно. Гэхдээ тэнд дээр чи яаж архитектурыг ишүүш юм бэ? Тэр чинь томоор зурж байж. Гэхдээ тэр чинь барилга шүү дээ. Бид хүн зураагүй. Хүн зураагүй. Бүхэл бүтэн барилга зурж байгаа. Бүхэл бүтэн хот зурж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ бол энэ компьютер дээр зүгээр одоо нэг жижиг юм зураад одоо яаж их сэтгэж байгаа мэдгүй зүгээр орчин үеийн үний сэтгэхгүй үедээ ялгаа бий л байна. Ингэж хийж. Тэгэхээр тэр сургалтын тэр гайхамшигтай тэр онцлог юм бол энэ дэлхий байдаг юм шүү. Олон улсад одоо манай энэ дараанаас мэдж олон улсад энэ компьютер дээр одоо энэ юу зураг зурж тэр архитектурыг яах чинь ер нь хариад байгаа шүү. Тэгээ энийг та нар ер нь бодох хэрэгтэй. Тийм байдал одоо бид нэр юу яаж ийс юм уу? Зураг хийж ийсэн. Рулоны ватм гэж байсан. Ватм бүр том 2 метрийн өндөртэй хөөжстэй том. Тэр юм бат. Газнаач. Та тэр чинь бидний тэр самбарын хэмжээнд авч өсөж байгаа захын жонхоор гурил жонхоор наагаад тэстэй нэг хишийн гол жавхайтсан татсан шүү дээ. За өрөөсөн бол нэг жоо урчижсэн байвал дахиад татна. Тийм юм дээр ажиллах дургүй байхгүй. Яастай нэг яахтай яасан ч яг тийм ярьсан нэг сайхан талисны сайхан том самбар дээр ажиллах нь урамтай. Урамтай шүү дээ. Одоо та нар тийм үгэл яах вэ? Уурлах уу яах вэ? Тэр эндээс яд юм хтэй зэрэг хүний сэтгүүл энэ дээр тэр хэмжээгээр ажилдаг. Тэр хэмжээгээр хүчээр гардаг сэтгэлийн. Энэ одоо харамсалтай одоо байхгүй боллоо. Тэр нэг иймэрхүү байдал би одоо ажиллаж ирсэн юм. Тэгээд шинэ асуултнаас жоохон төөрөө явчих шиг боллоо тийм ээ. За. За тэгээд миний судалж үзснээр 1958-аас 64 онд зөвлөлт холбоот улс тухайн үед дайнд ялагч өвсгөлийн нэг байсан учраас өсрөнгөө хөгжлийн юм боломж гарсан. Тэгээд тэр үед ер нь бол Москва зөвлөлт холбоот улсын тэнд байсан шинжлэх ухааны бүхий салбаруудад тийм өсрөнгөө хөгжлийн үе байж тэр нь дэлхийд тэргүй игнэд очихоор одоо том сургалтуудыг тэнд бий болгосон. Школ гэж ярьдаг тийм ээ. Тийм үе байсан юм байна гэж харсан. Тэгээд бас таныг тухайн үедээ их сайхан нөхцөл сурч байсан болов уу гэж бодож байна. Энэ Мархигийн фасадны эсрэг талд дугаар багш байгаа. Энэ дугаар дээр болохоор архитектурын сургууль байвал зохих тэр цонхны хэмжээ дахиад дээрээс орж ирдэг энэ гэрлүүд өдр гэсэн юм онцлог зүйлүүд байна л да. Тэгээд энэ онцлогуд бас манай нөхцөлд барилга хэрэглэхэд тохиромжтой биш байх. Гэтэл ийм нөхцөлд архитектурын сургалт бол бас хүчтэй болов гэж бодлоо. Тэгээд танаар энийг яриулсан чинь та яачлаа. Тэгэхээр дараагийн асуулт руугаа шилжье. За 1964 онд та их сургуулиуд төгсөж иржээ. Тэгээд улсын барилгын зураг зохиолын институтэд ажилд орсон.
та энд 10 жил ажилласан. 1964-өөс 1974 оны хоорондох энэ хугацаа бол Монгол улс дэлхийн 2 дугаар дайнд оролцоод ялагч талын байр суурин дээр очсон. Дээрээс нь эдийн засгийн болон бусад олон төрлийн тусламжийг авах бололцоо үүссэн. Тэгээд бид нар энэ үеийг их бүтээн байгуулалт, их барилгын үе гэж одоо мэддэг болсон байгаа. Тэгээд энэ үеийн архитектурын төсөл боловсруулахад гардаг байсан хүндрэл эсвэл ололттой тал онцлогуд нь юу байсан бэ? Нэг маягийн зураг төсөл та нарын ямар бүтээлч байдал тэр зэргийн нөлөө үзүүлж байв. Бас энэ бүх зүйлүүдийг ямар байдлаар зохицуулдаг байсан юм бол тэр нь одоогийн бидэнд их сонирхолтой байгаа л да. Улсын бодлого барилгын салбарт юм ямар хөө байсан та өөрийнхөө бодлыг бидэнтэй хуваалцаж. Энэ үеөөр хэлбэл миний одоо онлайн талаар зөвхөн том одоо болчихсон хүн. Одоо үйлдвэрлэл дээр үйл ажиллагаан дээр одоо Монгол улсаа хөгжүүлэхэд хүчин зүтгэж эхэлсэн гэж томоор хэлж болохоор юм уу байгаа юм. Энэ миний 10 жил энэ одоо зургийн институт ажилласан энэ 10 жилийн хугацаа бол өөрөөр хэлбэл надад миний тэр онлоор үүссэн одоо мэдлэгийн гэх юм уу тэрийг баталгаажуулж батжуулж энийг баяжуулж өгсөн ийм жил байна. Тэгээд бид рүү ярьлаа. Тэр одоо зөвхөн хэд улсууд ингэж ажиллаж байсан. За энэ үед одоо ярих юм бол маш их бий. Ярих юм их бий. Гэхдээ энэ дээр би ганц нэг юм л одоо дөрвөл ярмаар байна. Тэгээ архитектор хүн ер нь юу хийдэг вэ гэхээр өөрөөр хэлбэл нэг хүний одоо хүссэн захиалсан юмыг л хийж өгдөг гэж хэлбэрнаа гэднээс хэлвэл нэг юм. Тэрнээс оберээс нэг юм хийх юм аа чиний хөдөлж явах уу гэж үйдэг улсууд бол бас биш. Өөрөөр хэлбэл дандаа захиалгатай юм дээр улсын одоо нийгэм эдийн засгийн одоо бодлого улс нийгмийн одоо тэр шаардлагатай юмыг бид нэр урьдчилж гаргаж хийж өгдөг юм улсууд. Энэ утгаараа хариуцлага өндөр байдаг. За намайг институт ажиллаж байхад энэ бол их өндөр хариуцлагатай байсан. Тэн дээр бид нэг жишээ болгоод нэг юм хэлэхэд нийгмийнхаа бодлогын хүрээнд ерөөсөө тэр гүйцэтгэгч бай, захиалагч бай, тэр хөрөн мөнгө барьж байгаа хинч бай, тэнд юу баримтжсэн мэхтэй зэрэг энэ барилга хот архитектур гэдэг юм нэг юм байх ёстой юм шүү гэсэн сэтгэлтэй ханддаг байсан. Энийг цаад хүмүүс архитектороос гадна цаад хүмүүс энийг өөрсдөө дэмжиж энэний төлөө явдаг байсан. Өөрөөр хэлбэл тэр бол ашиглагч хүн. Тэр бол тэнд амьдрах хүн. Тийм учраас тэрийг ухамсарладаг байсан. Тэр хэмжээгээр бидэнтэй хамтарч ажилладаг байсан. Би нэг жишээ хэлэхэд миний одоо баг анхны бүтээлүүдийн нэг энэ оргил оршин сувил энэ бол том объект. Энэ олон функцтэй. Энэгийн барилгын одоо зураг хийх болоод энэ дээр Монголын үйлдвэрчний хэвлэлийн төв зөвлөл гэж тэр төв зөвлөлийн дэргэд амралт оршин сувил хэрэг эрхлэх газар гэж байдаг. Тэр газрын захиалгаар энэ захиалгыг би анх аваад хийж хэлсэн. За тэр үед би ийм объектын талаар би оюутан байхдаа шийдэж үзээгүй. Нэг курсын төсөл хийж үзээгүй. Энэ тал би энэ урд нь одоо зураг төсөл хийж байгаагүй. Энэ бол миний хувьд цоо шин сэдв байсан. За судлаад байсан чинь ч одоо дотроо маш олон юм байт юм байна. Амардаг унтдаг иддэг удаг тоглодог шоогддог одоо тэр бүх одоо үйл ажиллагаа бол янз янз одоо юм уу гэж. Хамгийн гол нь тэнд эмчилгээ явахдаа зүгээр энэ тэрээр эмчилгээс гадна аршин ус шавраар эмчил. Өөрөөр хэлбэл байгалийн тэр эрдэс тэр гайхамшигар хүнийг идгээд ийм юм байх. Тэгээ би бодсон ер нь энэ яах вэ? Тэгээ яг би судалсан тэндээс одоо номзэн одоо ингээд сэнчүү хавдаа тэгээд холбогдол одоо гар дээр юу лэн бэ тэр хүнийг үдээс судалж байсан.
Энэ дээр надад захиалагч өөрөө тусалж байгаа юм. Одоо өнөөдөр захиалагчсныг удаа гайхгүй. Ялангуяа одоо үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа манай архитекторууд. Та нар төвч гараж гисэн тиймд орчоо. Тэр хэрэг эрхлэх газрын дарга нь одоо энэ номер гэдэг нэг гэдэг хүн шиг байна дээ. Та нар бодоход тэрний одоо нэр тэр юм байсан. Инкой шүд байсан. Ерөнхийдөө тэрний эцэг номер гэдэг та нар энэ тэр хүн өөрөө тэр газрын дархан байсан. Захиалагч нэгэ банзар шиднэг сөөнгөө хүн байсан. Гэхдээ тэр хоёр өөрснөө гүйдэг байсан над руу. Би заримдаа орчин тэр өөрснөө бүр тэр байтгаа гадны туршлага үзмээр байна, явж үзмээр байна гэж санал өгөнгөт тэгээд номер өөрөө намайг дагуулаад вариант чита хотод Дарсууны аршин соёлын шинэхэн ашиглалтанд орчихсон том соёлын газрыг өөрөө аваа шиж үзүүлж хөрөнгөө төв зүйл өөрөө гаргаад бид тэгээ тэргээр яваад цааш намайг Москвоор ганцаарнгийн явуулаад материал олгоо. Ингэж захиалагч өөрөө надтай хамтарч сэтгэл хуваалцж ирсэн. Ийм байсан. Тэгвэл өнөөдөр захиалагч яаж гэнэ? Тийм холбоо байхгүй. Захиалагч өөрөө дураараа загнаж. Энийг би бол танарт зориуд хэлж байна. Өнөөдөр захиалагчийн үгээр архитектор хөдөлж байна. Тэр одоо хөрөнгө оруулж байгаа тэр мөнгөтэй хүн. Надад одоо тийм олон давхар хэрэгтэй. Тийм том талбай хэрэгтэй. Тийм өндөр байшин хэрэгтэй. Гээд ингээд захиалга өгч. За энэ чинь болох уугүй юу гэдгийг бид мэдэх ёстой. Тэр норм дүрм журм байна. Хүний хэрэглээ байна. Тэр эдийн засгийн үндэслэл байна. Миний нөгөө яриад байгаа юм. Энийг өнөөдөр захиалга шайхахгүй байна. Энийг одоо манай эвлэлч одоо энийг цааш нь яагаад тэр хууль дүрмэнд оруулаад энийг зэгсэх байх л доо. Тэгээ та нар энийг бодож явах хэрэгтэй. Би өөрөө анх зурганд экспертиз хийдэг хүндэлтэй бас ингээ хийсэн зургнууд ингээ үзэн. Гом юугүй моржрын шүү. Гэхдээ яг чи юм хийчихэ. Гэхдээ захиалагч ингэж явах юм байна. Тэр захиалагчийн мөнгө бодоод өнөөдөр жоо хөрөнгө оруулчихад өнөөдөр нэг сая төгрөг өгчөө тэрийг 2 сая болгож авах гэж байгаа юм уусууд шүү. Тэгтээ зэрэг энэ дээр тэр архитектор хүний тэр одоо уран бүтээлийн ажил тэр архитектур гэдэг юмны жинхэнэ утга алдагдаад байгаа. Энийг би зүгээр танарт хэлдэг учраас өгдөө сандарсан шүү дээ. Анхаар хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр одоо жагсаж ярих нь юу юм бэ? Зүгээр ер нь энийг байн ярьж шиг ногддог ингэж байхгүй бол эцсийн стандарт зүгээр захиалагчид зарцуулаад юу тэр архитектур тийм ээ ийм юм болов. Айгуул стандарт өгсөн хойно өө багш нэг тийм заагаад судлаа хийдэг байж. Ингэж болдгоо хийсэн байж тэгээд ингэж тэр энийг анхаарай. Одоо над дээр ирсэн зурган дотор би зарим одоо хөгтөд би уулзахаараа хэлдэг юм. Орон сууцны зураг ирсэн чинь унтлагын өрөө хаашаа 6 метр юм байх. Та нар мэдчихэж байна 6 метр гэдэг. Унтлагын өрөө шүү дээ 2 хүний нийтийн байр биш. 6 метр бараг энэ. 2 хүний унтлагын өрөө ямар вэ? Тэр хоёр одоо хаашаа бүжгэлт юм уу яадаг юм дээ. Вайсэр гэдэг юм. Тэрний цаана мөнгө байж байна. Тэр чинь хэрэглэгчийн зардал байж байгаа. Ашиглагчийн өрөө. Тэнийг яач чинь архитектор өөр эсэргүүцээ дийлэхгүй байна. Захиалагч нь болохоор наа чи элит сууц. Чи ингэж хийгэн. Тэр ямар элит юм тэр нөхөр өөрөө би ойлгох. Над дээр 13 өрөөтэй дотроо 6 хүний унтлагын өрөөтэй орон сууц ирсэн.
2 бодохоор 10 хэдэн хүн амьдрах нь дээ тийм ээ. Гэхдээ айлын сууд нийтийн байр биш. Гэхдээ яагаад ингэж захиалагч гэсэн. Тэгээд тэр олон авгаач юм уу мэдэхгүй байж. Тийм юм дээр танд мэрэгжлийнхаа ур чадвар тэр хон бодлын дээр зад ярьж явах. Энд дээр чимээгүй болохгүй. Тэгэх юм бол танд эцсийн зүйл хинч шүү. Тэгээд нэг иймэрхүү одоо юм дээр би зөв жишээ ярьж байна. Тэгэхээр бидний үед харин захиалагч бол бидний мэдлэгт, бидний мэрэгжилд тусалдаг, ойлгодог тийм улсууд байсан юм. Тийм учраас тэр үеийн нод бол эмгэгтэй эцэгчтэй, тооцоотой. Тэгээ өнөөдрийн хүртэл ингээд ажиллаад ашигласан өгөөл явж байгаа. Энэ бодож штэ. Муу юм хийчихвэл тэгээд мэдэхгүй хүнээсээ төрүүлээд нураад байх жишээтэй болж юм шүү дээ. Тийм уг нь бол юу лээ? Эзэн хэврэг эд мөнх гэдэг. Уг нь архитектур үлдчих хэвээр биднээс. Гэтэл одоо төрүүл нураагаад ингээ устгаад эхэлж байгаа. Энэ устгаад байгаа юм дээр та нар мэдж байгаа Улаанбаатар хотод юуг яаж устгаж, яаж сүйтгэж байгааг та нар мэдж байгаа шүү дээ. За, дараагийн асуултнаас. За, таана. Иймэлдээ одоо хуучин багшгийн ажиллаж үед бол үндсэндээ ганц институт байсан. Тэр институт бол жилд нэг 800-аас сүүл рүүгээ 1300 машин барилга байгууламжийн зураг гаргадаг байсан байхгүй дээ. Тэгэхээр тэр үед бол өнөөдрийнхтэй адилхан ийм олон барилгын материалын дэлгүүр, зах, мах гэж хөөж байгаа. Тэр үед Монгол улс ганц жишээ хадаас хийж чаддаггүй. Ийм байсан. Тэр шахдаг, нэг маягийн зураг хэрэгэлдэг ийм учир утга юу байсан вэ гэхлээр зэрэг саяны тэр энэ 1300 барилга байгууламжид шаардлагатай бүх материал, тоног төхөөрөмжийг гаднаас 99% зөвлөлт бодлогоос авдаг байсан байхгүй юу. Тэгэхээр барилгын зургийг 1 жилийн өмнө гаргаад тэрнийг нөгөө зөвлөлт захиалдаг. Тэр чинь бас одоо далаагаас ус авч байгаатай ажиллахгүй шүү дээ. Тэгээд бидний нөгөө гаргаж өгсөн зургийн дагуу, материалын захиалгын дагуу хэд маань юмаа нийлүүлдэг. Улс яадаг байсан гэхээр зэрэг энэ 5 жилд ийм юм хийнэ гэж ингэж төлөвлөгөө гаргаад тэрнийг зургийг хийлгэж аваад материалын захиалгаад мөнгө хөрөнгөний гаргаад яс бариулдаг байсан. Өнөөдөртэй адилхан нэг ийм барина гээл одоо 8 жил, 10 жил хэлдээд, үргэлжлээд бүтцийн байхгүй ерөөсөө телевизээр, сонингоор энэ олон юмнуудаар яриад, хоосон яриа өрөндгөө байсан. Ийм үе байгаа. Тийм учраас тэр нэг маягийн зураг гэдэг юмыг зайлшгүй хийх ийм шаардлага гарсан. За нэг маягийн зургийг нэгдүгээр бол зургийг тайлбарчлаа. Нөгөө талаар энэ Монгол орнд чинь өнөөдөр одоо бид нар чинь 20 гаруй хоттой 230 гаруй одоо сум сангийн аж ахуй гэсэн юм болсон. Энэ эдгээр тул үндсэндээ ийм хүн амьдардаг, хүний төлөө хүн төрдөг, өсдөг, сурдаг, хүмүүждэг ийм зохицтой баашин барилга гэж үндсэндээ юм байгаагүй шүү дээ. Та нар сонсож байгаа 700 гаруй сүү хийдийг устгасан гэж. За тэр чинь бол дан шашны зөрөгтэй. Ямар ч инженерийн байгууламж байхгүй ийм зүйл байсан. Бидний үед бол жинхэнэ та нарын төлөө, бидний төлөө, хойч үеийн төлөө ийм юмнуудыг одоо орчин үеийн архитектурын шийдэлтэйгээр хангамжтайгаар ингэж хийж эхэлсэн ийм хэцүү үе байсан байхгүй да. Тийм учраас зайлшгүй нэг маягийн зураг хэрэгтэй байсан. Нөгөө талаас ямар ч монгол хүн гэрийг бол дуртай газараа өдөрч бай, шөнөч бай буулгаад байна. Баашмаар гэдэг юм бол огт мэдэхгүй шүү дээ. Тоос гэдэг юм барьж үзээгүй. Тоосын давсар шавар тавьжээ шийдэг юм байна гэж мэдэхгүй. Юу ч байна. Иймэрхүү байсан байхгүй дээ. Тийм учраас энэ хүнд хэцүү үед ийм одоо бодлоготойгоор, зорилготойгоор давж туулж ирсэн ийм төв байгаа. Энийг бол мартаж болохгүй юм шүү гэж
нэмээ хэлж болох уу? За бидний дараагийн их чухал нэг асуулт байна. Тэгээд энэ асуултын дараагаас эхлээд хэдүүлээ микрофон аялуулад асуулт асуух сонирхолтой хүмүүс нь ярилцлага цааш нь үргэлжлүүлье гэж би бодож байна. Тэгэхээр өнөөдөр танаас асуух миний сүүлчийн асуулт нь архитектурын тэнхим анх 1973 онд байгуулагдсан. За та болохоор 1974 оноос энд ажилладаг болсон байна. Тэгээд энэ цагаас хойш бараг 40 жил өнгөрсөн юм байна. Таны багшаар ажиллаж байсан энэ он жилүүд Монгол улсад архитектур бэлтгэж эхэлсэн хугацаатай энд тэнцүү гэж би ойлгож байна. Ер нь таны бодлоор ихтэй сургуулийн багш гэж хэн бэ? Та энд нэг хариулт өгөөч. Боловсролын салбарын ачааллыг 40 жил өөрлөсөж явсан Ахмад багш үний хувьд залуу багш нарт зөвлөж хэлэх юм байвал та энэ удаа өөрийн үзэл бодлоо хэлээч. За багшуулна гэдэг чинь санаанд орж юм биш үү? Би яагаад багшуулж гисэн? Би хэрвээ зүгээр багшуулаагүй ингээд үдий жил зураг бэлтгэхээр ажилласан бол ямар ч байсан тааны хувьд бол ер нь рекорд хийсэн л байгаа. Зүгээр багшуулсан болохоор тэр үед л жоохон хамагдаад жижиг сэж юм бол завсар зам хийгээл явж байсан. Багшуулна гэдэг энэ амаргүй юм. Зүгээр анх багшуулаа гэдэг сургуулийн хаалгыг татаад орж явахдаа нэг айж боломжтойчгүй. Ягаад гэвэл би тэг чинь одоо онлын хувьд бол сөрхий юм илж гисэн зөвлөлийн эрдэмтдийн одоо номыг тоонд шингэрч гисэн. Тэр нь одоо зурагчлалын одоо тэр том байгууллага. Тэшин дэлгэд энэ бат гэдэг энэ хүн чинь одоо зургийн институтын захирал байсан шүү дээ. Зүгээр намаа гарсан бат захирал болсон юм лээ. Тэр учраас энэ хүн аашиг байсан мэдэхгүй л дээ. Тэр том институт. Тэр нэг 10 жил надад юм өгсөн. Өөрөөр хэлбэл би нэг одоо дадлагын гэх юм уу да тийм ээ. Үйлдвэрлэлийн туршлагатай. Өөрөөр хэлбэл зураг төсөл гэдэг юм, барилга гэдэг юм, архитектур гэдэг юм ер нь онолтой практиктэй төсөөлч гисэн. Тийм хүн байсан. Тийм ч учраас намайг багшуулах саналыг дэвшүүлсэн байна. Тэгээд би багш минь одоо анхны эрхлэгчгээд энд очиод тэгэл одоо надтай уулзаад гисэн. За багш одоо багш хэрэгтэй бай. Чи багшлаач гисэн. Би өгөөгүй. Тэнгүүтэл дөрөвөөс томилт аваад тэр үе чинь одоо бол сүүшний чинь дөрөвөө томилт байдаг шүү дээ. Жатамбаа гэж юу мэдчихлээ өгтөө. Тэрний томилтыг аваад би багшуулж ирсэн. За энэ дээр багшуулахад за тэр нэгдүгээр тэр онл гэдэг юм хэрэгтэй юм байна. Хоёрдугаар тэр үйлдвэрлэл дээр ажилласан дадлага туршлага хэрэгтэй юм байна. Энэ над дэвсгэр болсон. Оронготой би дараа жилээс нь Монгол Улсын их сургуулийн дэргэдэх заахаргын тийм бүтэн жилийн курс байсан. Би тэрэнд нь орж сураад заахарга гэдэг юм залгаад. Өөрөөр хэлбэл хүнтэй яаж ажилладаг, багш хоёртон яаж ажилладаг, багш юмаа яаж заадаг, оюутны анхаарлыг яаж татдаг, ямар үед нь өндөр дуурдаг, ямар үед нь шивгэн жирдэг. Өөрөөр хэлбэл хүн хүнтэй харьцах тэр аргыг би сурсан. Энэ надад багшуулахын 3 үндсэн нөхцөлийг хангасан. Энэ 3 үндсэн дээр би багш болсон. Тэр үед бас нэмэр болж бас тэнд зөвлөлтийн мэргэжилтэн 2 том профессор багшилсан. За тэдэнтэйгээ би хамт тэр багш гэдэг үйлээ явуулсан юм аа. Анхны одоо 73 онд хэлсэн анх 34 оюутны хэлсүүлээд 17-гийн төгс гэсэн байгаа юм.
Тэр 17 одоо оюутан тэрэн дотор зургийн институт техникээр ажиллаж ирсэн. Бараг надтай жацсан 2-3 хүн хамт сурсан. Би багш бол бид нар оюутан болж ирсэн. Тэрний нэг нь одоо тэрэн дөрж гээд та манай Ахмад архитекторууд дунд үеийнхэн мэдж байгаа. Тэрэн дөрж. Очир сүх гэж байсан. Бодга гэдэг юм буян. За энэ гурав байсан. За энэ гурыг би дөрөвдөг очир юу гэхтэй зэрэг. За өнөөдөр шиг яг хоёр нь багш оюутны насны ялгаа бол гайгүй байж. Өнөөдөр шиг өөр их ойрхон болсон баа. Өнөөдөр багш оюутнууд чинь насаар ойрхон байгаа хаад байна. Тийм ээ. Бид нэг жоохон нэрээ юу байсан. Тэр гурван хүн одоо тэрэн дор хамгийн ангидаа хамгийн ахмад нь надаас нэг дүү юм шүү дээ. Тэр гурав оюутан донд бидний хажуугаар багш болж байсан. Нөгөөдөр чинь зургийн институт ажиллаж олон жил болсон. Зураг бичгийн авьяастай. Өнөөдөр хэлбэл зураг төсөлтөөр ажиллаж орж ирсэн. Нөгөө курс ажиллаж хийж явах чинь нөгөө гурав чинь дагдаг. Тэднээс одоо юм харж уулзсарч ингэж ирсэн. Тэгэхээр энэ бол бас одоо сонирхолтой юм сайн үйл явдал. Өөрөөр хэлбэл залуу багш биднээс бас одоо тусны мөр болж ирсэн ийм учиртай юм байна. Ингэж л одоо багшуулсан. Тэгээ багшуулна гэдэг ганцхан энэ гурван одоо зүйл бүрдсэн төдийгүй энэс гадна хүн өөрөө сэтгэлтэй байх. Тэрнээс би мэдж байна, би чадж байна. Би чамаас илүү. Миний багш байсан бол надад тэр багш бол 5-ын таах хэвээр, би бол 4-ийн таах хэвээр, чи бол 3 авах хэвээр гэж оюутныг үнэлгээгээр дарж болохгүй. Ухаанд. Тэгэхээр багш хүн гэдэг хүнтэй ажиллах тэр арга барилыг маш сайн эзэмсэн байх ёстой. Тэгэхгүй бол одоо багш битүү өнөөдөр зүгээр ажиллаж яагаад анаа харж байгаа цэцэрлэгдэн сургуулиас ихсүүлээд энэ хөгийн гарч явах шиг байна. Радио телевизээр яаж сонсч байна. Одоо ер нь өрөвдөлтэй юм харч байна. Тэгээ нэг ташранд нэг юм хэлэхэд одоо 6 настаас авдаг боллоо. Тэгээд 12 жил тамсхан. Тамсхан гэдэг утгыг зөвлөгөөрэй. Яагаад гэвэл өнөөдөр 12 жилдээ боловсон мөртлөө уушны 10 дугаар ангийн програмыг л үзэж байна. Хашаа түрүүчхэн дагдаад байсан юм гэдэг. Тэгвэл миний бодлоор өнөөдөр 6-аас авах гэсэн одоо хэтрүүлээд энэс чинь болоод хөдөө орон нутагт давгаа хөгдөдтэй ингээд өнчрөөд гэр бүл салаад хэллээ шүү дээ. Гэхдээ энийг одоо яагаад энэ төр маань боддог юм? За яагаад 12 жил болгож байгаа юм би энийг бүгэн дотроо зөвч юм уу гэж бодсон. Яагаад гэвэл нэг 7-8-аас нэхлээд чиг бариад явуулчих гэж. Өөрөөр хэлбэл онцлуулаа. За тэр урлагийн авьяастай нурлын тал руу гон тэр зурдаг эстгэн зураг төлөө. За одоо ам хэл сайтай нь одоо тэр юуруу явдаг юм уу? Урлаг руугаа зарим нэрөө явдаг юм уу? Одоо тэр өөр хэлбэл тэр 7-8 дугаар ангийн хүүхдүүд ерөнхийдөө мэдрэгдэн энэ ийм авьяастай юм байна. Авьяасын дагуулад одоо тэр мэрэгжлийн сургалтанд сургаад 12 дугаар ангийн төгсөж мөрөх. Ийм болдгүй юм. Иймэрхүү юм харагдаад байгаа. Тэгэхээр би шууд 10 жил төгсөж байгаа юм бол болон жил төгссөн юм даа. Тэгээд одоо тэгээ багтаад байгаа юм хайшаа юм шиг. Одооны хүүхдүүд нь тийм ой муутай болцсон юм уу? Тэгэхээр та нар уурчин хөрж байгаа тийм ээ? Тэгээд та нар биднээс илүү ойтой байгаа шүү. Бид 10 жил сураад ирсэн одоо та нар бол 8 жил сурахад тэр ерөнхий улс хурлын шивийг авчих шүү. Дараа нь тэгээд тэр архитектураа явж байгаа бол одоо ёстой үлдсэн 3-4 жилд нь тэр чиглэлээр сонгонд яваад сурч хэрэгтэй. Тэгвэл ядаж амар шалгалт өгнө гэж зөөхгүй. Энд дээрс хойно зарим програм өгтөл одоо цомтоод явж болохоор
манай сургуультанд ийм ормоор байгаа. За энэ яг би нэг хоёрноос их тэр хайлаа явчихлаа. Тэр зургийн ишлүүд ажиллаж ирсэн тэр гол юу багшуулсан гол юу бол нэг ийм мэдчихэж эзэмшиж багшуулууд дээр юм тийм ээ. За энэ дээр хамгийн гол нь хүнтэй ажиллах арга ажиллагаа манай мэрэгч манай мэрэгч. За тэгээд ташин тэгээд сурч байгаа хүүхдүүд юу сурч байвал яг л би түрүүн зарим жишээ хэлдэг яг бодмоор байна. Өнгөрсөн жишээ тэрний өмнөх жил би дэвшилтийнхаа 3-4 дугаар хүрсэн 2 семестр орсон л доо. Хоёртой тоолно байна. Нэг одоо группт 40 хүн байх юм. Журналын нэр дээр шүү дээ. За яг тэгээд өөрсдөө бас учраас мэддэг юм байлгүй тал нь хэлдэг юм байна. Ганц өгчтэй болохоор талан дараа ийм шиг юм уу тийм их байх шиг. Тэрчээ байгуулж байгаа өөрсдөө тийм ээ. За тэгээд яг ингээд нэг тэр шиг одоо мэрэгжлийн хичээлгийн шуг нь оюутан болгонтой ингээд өстэй хас наваад очиж хажууд зогоол ингээд сайхан ярих өстэй тийм нь боломж ерөөсөө гарахгүй дөрөөлөө өгдөө. За тэгээд яг юм тайлбарлаад ингээд ярьсан чинь одоо тэр утсан юм уу юу бичиж авдаг аппарат байх шиг миний хажууд очироо тэгчих. Тэгээд ингээд суугаад. Тэгээд надад уран байхгүй. Тэгээд зураг мөрөнгө үзүүлэх гэсэн чинь зурагч ингэж сурдаг болсон юм байна. Тэгэхээр одоо би бол хоцрогдсон багш байгаа. Би бол тийм одоо нэг зааж чадахгүй шүү дээ. Тийм ээ. Энийг бас стандарт бодороо энэ архитектур шүү вэ дахиад. За хоёроо. Энэ миний нэг дурч нүг. Миний олон шинээр нэг л дээ. Одоо ер нь дунд үеийг хийж шүү дээ. Би Ахмад үе гэж хэлэхдээ зэрэг нэг Ахмад үеийн ихний бүгдээр тэтгэж гарсан байгаа шүү дээ. Миний хойноос. Одоодоо та нар 78 он төгссөн, 79 он, 80 он төгссөн улсч одоо хэдтэй. Нөгөө шинээр чинь бүгд ингээд одон таа багшаа. Намаа хараад би тэтгэж гарсан шүү дээ. Өө болсон шүү дээ гэдэг намаа хараад. Намаа байгаад энэ л гэдэг байхгүй юу? Эднэрийг бол би одоо манай хоёроо байж одоо энд нэг цагтаа авсуулж байгаа хүүхэд нь өөрөө сууж байна. Эднэр бол одоо дунд үе дотроо бас жоохон хоёр үе бас суугдахаар байгаа. Манай стандар бодсон чинь 78 он төгсөөд 40 жилийн хойг хийсэн. 40 жил гэдэг чинь 13 онд болсон шүү дээ. Гэшээ. Үлээ. 40 жилийн 13 онд. Тэр чинь одоо 1000 гаруй явчихсан байж байна. За тэр тоолохын арга байхгүй. Тэр 1000 гэдэг доош ирнэ миний толгойд бол баг багтахгүй байгаа. Тэгэд миний одоо анхны шавнар. За тэргээр энэ одоо том сууж байна. Би тэрөө сайн хараагүй хамаагүй ярьчих шиг бодлоо. Дараа намайг яах юм аа гэдэггүй. Тэгээд одоо тэмдэг нөхөр сууж байна. Төсөл туршлагын бодлын нэг том сууж байна. Энэ одоо нэг том архитектор одоо бүтээлээр алдарчсан нөхөр сууж байна. Би хоёроо мэднэ одоо манай гэр бүлийн нууцыг чинь би юуг нь ярих зүгээр ихтэй манай хоёр бат одоо энэ гэр бүл нь одоо бас хамт сурж ирсэн сайхан бүсгүй сайхан 2 хоногийн өмнө барилгын хөдлийн төв дээр маш том юу болсон хурд болсон зүйл юм болсон тэн дээр илтгэл тавьсан би тэндээс юм сонсоод бас л юм мэдрээд юм. Хот гэж юу, бүс нутаг гэж юу, ер нь тэгээд энэ бас стандарт одоо тэр бүхний стандарт зарлдаггүй асуултгүй. Тэр хүн ярьж байгаа, ялангуяа одоо судалгаа хийж байгаа, одоо хэмжээний ажил хийж байгаа, тэр зуршлаар ажиллаж байгаа, яг мэрэгчлэр ажиллаж байгаа улсуудын хийж байгаа, бүтээж байгаа, судалж байгаа, хэлж байгаа энэ бүхний тэр хэвлэлд нийлж байгаа бүхнийг олмоор байна. Мэдрэмээр байна, уншмаар байна, үзмээр байна. Тэрнээ зүгээр одоо тэр нэг юм дээр гараад байгаа одоо тэр хаанаас шийдгээ тэр гадаадын үгүй яах хөдөлгөө яах. Ийм юмнуудыг мэдмээр байна. Тэн дээр
хэдэн хүн илтгэлээс би тэндээс их юм бас мэдэрсэн. Даанч харамсалтай би тэрийг мэдэрлээ гэж одоо хэрэгжүүлэх нь надад хугацаа байхгүй тийм. Яг тэгэл баярлалаа сууж явандаа тийм одоо энийг л сохолцоо яг байна. Өөрөө дараа. Энэ та нарт хэрэгтэй. Та нар тэр хэмжээнд судалж гин үгүй. Тэнд нэг зөвлөгөө болж гин, тэнд нэг хот төлөвийн талаар байдаг юм уу? Тэнд нэг зөвлөгөө болж гин, энэ хотын асуудлын талаар юм ярьж гин. Нэг сонсох хэрэгтэй, сонирхох хэрэгтэй. Ингэж бид нар мэрэгчлээ ойртдаг. Ингэж бид нар тэндээс юм авдгийг. Тэгээд түрүү хэлсэн бидний сургалт бол ерөөсөө судлах, сурах юмнууд бол ерөөсөө одоо энэ дотор л байж л байна. Эндээс эхлээд одоо энэ тавцангаас эхлээд одоо тэгээд энэ зам хөрөөл одоо тэр энэ чи бидний амьдралын сургалтын мэрэгжлийн орчин шүү дээ. Ингэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд хоёул баярлаа. Хоёр батал. Ер нь бараг л ихлэх дагуу ингээл одоо олон жил ажилласан бизнес эрхлээд одоо ингээд явж байгаа манай. Миний одоо мэд. Одоо би тэр олон одоо мянга гэх юм одоо эдийн шагнаар би бүгдийг мэдгүй одоо танилцгүй одоо сайлгарт одоо хөгтөг багшаа замэнүүгээр мэдчихэл би таньдгүй нэрч байхгүй. Тэгэл болчлоо л да. Тэр олон юм би хайж хийдэг. Би хүний нэг хийх гэж байгаа шүү. Хамгийн гол нь бүтээл хийж байгаа. Хөдөлмөрлөж байгаа. Бид нэр бол надад биш. Ард түмэн танигддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл архитектор гэдгийг өнөөдөр тэр нэг хүн хоёр дуу дуулж байна. Өнөөдөр бид нар дууштай мэддэг тийм ээ. Тэр од тэр гавьяа тэр одоо. Яг л дээ дуучид сайхан л дээ хүнийг байсгадаг байхгүй дуу одоогоороо. Но та нар тэрнээс арай өөр шүү. Тэгтэл өнөөдөр архитектор гэдэг чинь архитектурын бүтээл гэж хүмүүс мэдэрдэггүй. Дотор нь амьдраад байгаа мөртлөө, дотор нь яваад байгаа мөртлөө архитектур гэдгийг мэдэрдэггүй. Энэ юу нэ? Бид өөрсдөө тэр юм бүрэн чи чадаагүй хоёрдугаар тэрийг сурталчилж чаддаггүй. Тэр учраас ард түмэн мэддэггүй архитектур гэдэг чинь. Зүгээр хамгийн сайн мэдээ ихэд одоо гоё зурдаг гэж ойлгох юм уу? Над дээр хүн ирж ирсэн л да. Нэг таньдаг найз нөхөр манай хүүхэд нэг хоёр давхар байшин барих гэдэг чи зургийг хийгээд өгч. Гэхдээ яах вэ одоо чи тэр иргэн бодвол мөнгө их чаах гэсэн. Гэхдээ юм өгнө гэж юм. За хий яах хэзээ хэрэгтэй гэсэн чи нөгөө төр хэрэгтэй гэдэг. Би 2 хоногийн дотор зурх юм. Тэр хүн үнэхээр тэгж ойлгож явахгүй дээ. Гэхдээ яаж болдгийг юм шинааш одоо хугацаа хэрэгтэй шүү. Чи гой зурдаг шүү дээ. Тэгэхээр та нар чи гой зурдаг болсон. Тийм болгоцсон байх шүү. Гой зурдаг, фасад зурдаг, өнгөөр хуурдаг, хэлбэрээр хуурдаг. Энэ бидний ажил биш шүү. Өнгөөр бидний чи хүний сэтгэлийг хөөрөлгүй. Тэр гэхдээ хан дэлгдэг хатгай уран зураг биш. Энэ бол ижлэх үнтэй хүн амьдардаг орчин. Тэрийг бид нэр ганц өнгөөр уурахгүй, ганц хэлбэрээр уурахгүй. Энийг манай залууч би танаас зориуд хэлээд байгаа. Энийг манай архитекторууд манай хамтууд мэдж байгаа. Тэр би танаас зориулж. Тэр архитектур гэдэг тэгж гүнзгий ойлгож ийж. Ингэж хэлэх хэрэгтэй. Тэр өнөөдөр хүний хууч болох. Хуурн гэдэг чи өөрийгөө орч байгаа. Хуурн гэдэг чи эсрэхээ орч, хуурн гэдэг чи өөр хөвгтөө орч байгаа. Өөрөөр хэлбэл өнгөөр, хэлбэрээр, дэлхийн үнэтэй материалаар хэрэглэдэггүй яг тэр чи архитектур орчин л доо. Өнгөөр, материал, хэлбэрээр хүний эсрэхийг хөтлөгүй яг тэр. Тэн дотор амьдрал болж байгаа. Ажил үйлс явуулж. Энийг бид нар хийдэг шүү. Тэгээ энийг одоо бодож ажиллах хэрэгтэй. Би өнөөдөр яг зүгээр би хороо дартааж үзээгүй л дээ. Яг миний гараар
дамжиж би одоо өгүүлбэл төгсгсөн нэг 1000 хүн байгаа байлгүй архитектурт. Миний анхны төгс гэж байсан. Одоо сууж байгаа. Анхны одоо архитектурудаас төлөөлөгч ирсэн би их баярлж байна. Багшаагаа бас нэгдүгээр түүгийн сонсоо хоёрдугаар дамжид байгааг харъя гэж бодоод ингээд ирсэн их баярлж байна. Энэний цаана миний төрөний хэлдэг. Яагаад эдгээр ирчих вэ? Гэхдээ ямар такшиг мэдээ нэг шалтгаан өгүүлдэг. Энэ мөг нь үсгэж ирээгүй ш. Эдгээр өнөөдөр энэ нөхөрч бас нэг юм хэлэх гээд байгаа гэж ирсэн. Хоёгасаа тэгж хэлж. Үнэхээр бидний энэ төгсгөлгүй гэдгийг би өглөө хэлсэн. Өдөр. Бид сураад явдаг юм шүү. Шатцааргүй ш. Болчлоо гэж бодож болохгүй шүү. Би дахин хэлье. Номын сурчлаа болоо. 2 ажил хийшлээ, зургийн хийчихлээ, бариулчихлаа болоо гэж боддоггүй. Ийм мэрэгч шүү. Түрүүн хоёгаас архитектор хэллээ бас. Гадаад яваад хүнтэй уулзаад би архитектор гэхдээ зэрэг нөгөө хүнд яа ямар гоё гэдэг шүү. Тийм нэр хүндтэй мэрэгч шүү. Энэний цаана юм хэлээд байгаа шүү. Тэр ямар сайн дэвэдэн хэлж тэр хаанаас гарах вэ зэрэг тэр дэлхийн суут архитекторууд тэдний суут бүтээлээс гарсан хүндтэй нэр байдаг. Ийм учраас архитектор гэдэг үнэлт, архитектур гэдэг үнэтэй зүйл гэдэг юм шиг. Энийг бодож яваарай гэдэг юм шиг. Хоёроо баярлалаа. За сонирхол бүгдэнд нь өдрийн төргий. За багшид дурш багштайгаа хуулцаар уулзаад үгийн сонсоод хамт сууж байгаа баяртай. Тэр энэ ажлыг зохион байгуулсан Монголын архитектурын эвлэл түүний дэргэд залуу архитектурын зөвлөлийн хүн залуучуудаас халамжлаа хэлье. Тэнийг асуулт асууя. Багшийн одоо аль бүтээлдээ илүү их ураг анзаарч тэрэндээ илүү их одоо хайртай байдгүй. За тэгээд бас өнөөдөр бас 4 сарын 1-ний өдөр бас нийтийн баяр ерөнхийдөө архитектурынхаа холбоотой болсон одоо тийм хөгжилтэй дурсамжаас бас бид ярьж нүүрч байна. За тэр олон дурсамж мэдгүй тухайн үед л одоо яриад инээгээд ингээд хатцаад байдаг лээсэн. Одоо тэр бүхэн марцсан байна гэдэг. Тэр мэдгүй наад асуулт хэцүү асуудал биш үү? Дурсам их вэ? Яг л анекдот гэж байдаг. Дурчин үү? Анекдот гэдэг ерөөсөө хүний амьдралын үйл ажиллагаа юм шиг. Тэндээс гал. Энийг ийм ярьдаг юм бол энэ анигоо гэдэг чинь анигоо ингээд 3 шатны хүнд ярихад 3 өөр янзаар хэлж байна. Одоо ингээд та нар болоо та нараас тааш одоо өсвөрийн одоо энэ хүүхдүүд ярих нэг өөр. Юу хүлээж авах нэг. Нэг л анигоо ярих. За дунд үеийн одоо нэг одоо нас тогтсон үед ярихад нэг өөр хэлж байна. За энэ бат мэдрийн юмд ярих нэг өөр хэлж байна. Хөөе өөрөөс нь одоо хань болгоод цааш юм ганцаардаа биш үү? Тэгээд ингээд ярихад өсвөрийн одоо энэ сайхан үед ингээд энэ ярина. Гэхдээ зэрэг үнэхээр сонин сонсогд учраас энэ гэхдээ бодож юм нэр нь тийм юм уу гэж. Дунд үеийнхэн ярихтай зэрэг ёстой зүгээр татаж унаад ёстой баг хатар дээр шатан дээр унаад инээ шүү дээ. Яагаад гэвэл тэр бид нар өөрсдийнх нь энэгаа гэдэг. Би учраас учиргүй энийг бүр хүлээж авч байна. Нэр нь тийм шүү дээ. Дахиад би шанаваад Батбий дээр ихтэй зэрэг нөө шалаад нэрсэн байх шүү дээ.
намайг хилээд байгаа мó гэж ингээд хаа гэж бодлоо энийгээд. Миний амьдралын энэ гурван шатны тэр үйл ажиллагаа өөр хэлбэлээр энэон дээр яваад байдаг. Энэон дээр. Энэ өнөөдөр 4 сарын 1 учраас би зөрөөд ингэж хэлж байна л да. Тэгэхээр яг та нартай би ингэж ангаа ярих та нар бол энийхгүй юм. Дуутай. Яагаад гэвэл шоолох. Тийм юм уу? Тийм байт юм уу? Та энэ итгэж суугаад яруу дэдсэн татаж унтсан би ангаа ярьж чадна. Зөндөө ангаа юм. Өөрсдийнх нь байна шүү. За хоёулаа ингэ суугаа яхан би ангаа яхан хэрэг ба. За би нэг юм яхан бод энэ ч ордон ч намайг хэлээд байна. Энэ яхаа би ордон ч намайг хэлээд байна. Ангаа гэдэг юм байна. 4 сарын 1-ний тэр инээд гэдэг чинь юм байна. Тэгээд чи дөрөв юу гэх юм бишээ. Чи дөрөв юу гэх юм? Тэгэхээр миний бүтээл бас л энэ гош. Би өөрийнхөө хийсэн юм чадахгүй. Ер нь тань хинч гэсэн. Ягаад гэвэл чи одоо тэр сөрхөстлээ гаргаж ирэх нэг юм бүтээсэн. Тэр том ч бай, жижиг ч бай. Архитектор хүн гэдэг чи юм хийн шүү. Гэхдээ тэнд одоо нэг нойлын зурагч хийн. Тэнд тонд одоо бүх бүтэн хотсон зурагч хийн. Энэ бүхний үнэлэхэд хэцүү байдаг. Ягаад үнэлж болдоо хэцүү байдаг гэхээр тэнд маш олон асуудал зөндөгдсөн байдаг учраас тэр болгонд үнэлж чаддаггүй. Тэгээд зүгээр яг дөрөвшөд яг би сая одоо энэ тэмцүүлсэн юм сонслоо. Ер нь их ажил өрнөж байгаа юм байна. Ганцхан өрнөсөн ажиллаа зөв эхлүүлж зөв явуулвал амжилтанд хүрнэ тийм ээ. Тийм учраас самт бүгдээрээ хийж байгаа зөв ярьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд нэг буруу ажил яваад заяанда тэгээд замхарчдаг юм шүү. Энэ миний амьдралд одоо тийм тохиолдож байна. Сайхан санаа гаргаж юм шингээ явж ийл тэгээд нэг гişүүд нь ч юм уу шүлдээ тэгээд ураа дөрвөө алга болдог. Тэр юуны хав ажил буруу явсных. Тийм учраас энийг сайхан зохион байгуулаарай гэж би хэлмээр байна. Тэгээд сая чагнажээс одоо манай юу чин дээр 5-6 хороо байна. Энэ хороо гэдэг үгээр нь юу гэсэн үг юм бол? Энэ нэг томьёо хойчсон явуулмаар. За хөлөө гэж зөвл гэж байна. За зөвл дотор хороо гэж гараад ирэхэд энэ хороо гэдэг маань нэр нь юу юм? Одоо засаг захиргааны нэг шороо хөрөнгө үлнэгөр. Цэргийн одоо юунд хороо цэрэг үлнэгөр болох тийм ээ. Тэгэхээр үгийн хувьд яг бодох бах хороо гэдэг маань нэр нь ямар одоо масштабтай ямар үйл ажиллагаа явуулдаг юм. Манай тэр хороонууд тэр энийг зүгээр нэрний хувьд би бол зүгээр үндсэндээ хороо гэхээр ойлгохгүй тийм ээ. Хороо цэрэг бол одоо надад ойлгож байна тийм ээ. Дүүргийн хороо мороо гэвэл одоо би бол сэнгэнийхэн 13 дугаар хорооны яриг гэсэн маягаар ойлгох гэдэг. Тийм хороо гэдэг бол яасан юм гэж. За бүтээл хийсэн байна уу? 2-3 ажил хийсэн байна шүү дээ. За энийг яаж хийж гэнэ? Хэн хийж гэнэ? Мэргэжил талаас хийсэн бүтээл маань нэг төрөөр дүнтэй байна уу? За хамгийн гол нь одоо бол засэл үедээ хийсэн юм бол хөдөлгөөл зоосон. Юм олж гэнэ үү? Юм хийгээ. За юм олдоод зураг хийх хэрэгтэй. Тэр нь жоохон хөрөнгөж хэрэгтэй. Одоо нэг юм байгуулдаг. Мөнгө болохоор дампуурдаг шүү дээ. Тийм учраас энийг яг тэр гişүүдийн татвар яг гişүүдийн татвар гэдэг чинь хоригдож байгаа дараа буцаагаад өгдөг юм байдгийг. Өөрөөр хэлбэл гişүүдэд дэмжиж буцаагаад тэрийг зарцуул гişүүдийн хувьд урамшуулдаг гэдэг явуулдаг гэдэг юм. Тийм юм явчихдаг. Тэр бол тэндээс нэг жоохон хувь нь одоо үйл ажиллагаанд үлддэг байх л да. Бүгдийн шуцааж өгнө гэж юу байх юм. Тийм ээ. Тийм учраас хөрөнгөний асуудал дээр бодох хэрэгтэй гэж байна. Гишүүнчлэгээ сая ярьж байна. Яг энэ бол жижигхэн тоонууд. Гэхдээ бас хүмүүс юу гэж бодох юм.
Тэндээс гарах хэрэгтэй. Тэгэхээр мөнгө олох гэдэг асуудал ер нь байгаа шүү. За сургалтыг сая ярьж байна. Сургалтаар одоо ер нь за тэр зургийн хичээл явуулсан гэж байна. Ганц зураг биш н архитектураа бэлтгэж чад тэр бэлтгэл одоо сургалтын үеийн өмнөх эсэлтийн өмнөх одоо бэлтгэлийг бол ганц зураг гэхгүй одоо тэр нөгөө захаан өөр одоо юу гэдэг график тэргээр шийдэх юм явуулаад ингээд жоохон мөнгө орж иж магадгүй юм. Одоо би ч одоо мөнгө тоолдог байсан. Одоо мөнгө их тоолдог болсон. Энэ орчин үе. Тэр мөнгө байвал юм хийж болно тийм ээ. Мөнгө бол юм хийж чадахгүй шүү дээ. Тэрэн дээр гişүүд ч гэсэн бодох хэрэгтэй байна. Үйл ажиллагаа явуулж байгаа улсууд ч гэсэн энэ талаар ер нь бодох нь зүйтэй болов гэж ингэж бодож байна. За энэ бусад одоо энэ янз бүрийн одоо клуб зөвлөл одоо юу гэдэг олон нийтийн гадаадын дотоодын ижил төсөө ийм одоо байгууллагуудтай их хамтарч байна. Дангаараа явж дийлэхгүй шүү. Тэн чин олон сайхан залуучууд тэр урчуудад байдаг юм. Тэр гадаад байдаг юм, дотоод байдаг юм. Тийм ээ. Энийг одоо их сайн бодмоор байна. Манай эвлэлийн хувьд одоо энэ манай эвлэл маань бол том чин олон нийтийн байгууллага шүү. Эвлэл өнөөдөр ганцаараа энэ одоо бүх юм хийж байна. Тэр сайхан одоо сайхан үтгэл гарлаа. Энэ доктор за тэрийг үзсэн та нарын хэдэн ойн үзсэн юм мэдгүй. Хэрв тэр үтгэлийг өөрний газар ингээд аваачаад хийсэн. Өөр хөлөөр манайх мөнгөтэй байсан бол тэр чинь хотын одоо хэмжээнд сайхан гаргаад хийх байсан. Тэр мөнгө л одоо дуртай байна. Тэр чинь нэг газар гаргана гэхээр хөдөө өвн төлбөр нь олдохгүй. Үтгэл үзүүлнэ гэдэг мөнгө хураагаа цугаад байх хэвчээ тийм ээ. Тэгэхээр тэр маань одоо энэ дотроо яваад би ойлгож байна маа. Архитектур дэвлэл маань бас мөнгөний хувьд бас их зүйл байдаг байна. Тэгэхээр тийм юмнуудыг болж гадагшин зохион байгуул гэж хэлмээр. Энэ сайхан ордон энийг ашигладаггүй яах вэ? Гэхдээ хийж байгаа юм гадагшин түгээх, дамжуул, сурталчлах ийм юмнуудыг л ахиухан хийвэл бидний ажлын мөр дөө. Ард нийт улстай яриа тарна. Та бидний нэр хүнд өснө. Архитектур гэдэг шүү хүн ялгаж салгадаг болно шүү дээ. Энийг одоо сая гэж би зүгээр хөтөний хувьд та нартай зүгээр зөвлөмөр байна. За тэгээд үндсэндээ яг уу тэр оюутны байгууллага шүтээстэй байгууллага гэж байна. За өнөөдрийн хувьд ер нь оюутны байгууллага шүтээстэй байдаг. Ганц үндсэн төвний юм. Яг босол сургуулиуд дээр миний яриад байсан дэр нь 10 төвийн сургуулиуд би зарим дээр нь бас очиж цаг магаар хичээж ирдэг юм л да. Ер нь хэцүүхэн байдал байгаа. Би тэр оюутнуудыг бол жоохон дотор өрөвдгийг хүнд нөхцөлд. Хүнд юу ахвал дээр нэг жоохон тийм сар нөхцөл байгаа. Тэр яах вэ? Тэр оюутны энэ юу клуб гэсэн тийм ээ. Архитектур оюутны клуб. Тэгээ энэ хэрэгтэй байна. Энэ хэрэгтэй. Энэ та нарыг сурталч. Та нар юм ойлгуулна, юм заана. Ноёныг яаж хийх вэ гэдгийг одоо энэ зөвлөлтөө санаа оноо энэ клубтэй санаа оноо хэлж ин өргөн оролцоосай гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл энэ оюутны клубт та нар бол нэгдүгээр курсээс орлоо ихэдгээр хэдээс авах би мэдэхгүй ямар ч байсан 5 жил зуралдгаа. За нэгээс авахгүй мэхэд 2-3-аас нь авлаа энэ 3-4 жил энэ клубт ажиллах нь байна. Тэгэхээр яаж ажиллах вэ? Зүгээр татвар өгөөд яваад байх юм тийм. Энийг их тодруулмаар байна. Сая хийх ажлын төлөв мөлгөө би ерөнхийд нь харлаа. Боломжийн юм байна. Гэхдээ бас одоо бас бодмоор юм харагдчихлаа. Энэ бол зүгээр миний одоо хувийн юм байгаа юм шиг. Тийм учраас энийг одоо бодоорой. Энэ өөрөөр хэлбэл оюутнуудыг, зондоо архитекторуудыг хөдөлгөх энэ үйл ажиллагаан дээр анхаарч ажиллаарай гэдэг одоо Ахмад багшийн хувьд зоолоос үтсэн хүний хувьд тэр хүндээ дугуйж чадсангүй. Тэгээд батаргатай далимдуулаад хэлэхэд одоо энэ Монголын архитектуруудын эвлийг олон жил хөдөлгөж байна. Энэ хүнийг дэмжих. Эвлийн дэмжих. Энэ хүн сая яг өдөртөх зөвлөгөөд хүмүүс бий.
Тэгээ хамгийн юм нь энэ хүн дээр байгаа шүү дээ. Тэр ер нь хүн мэдээж хийж хүн алдаа байлгүй яа. За зарим нь одоо энэ үйл ажиллагүй байна гэж ярьж илвээ би өгч дуурч илвээ. Юм хийж илэн хийж байгаа дотоодоо яваад байна гэж хэлдэг. Гадагшаа сайн гарахгүй байна гэж хэлдэг. Энэ эвлэлийн үйл ажиллагааг хөгжүүлэх. Энэ чинь бидний юм шүү дээ. Монголын архитектурын эвлэл бидний юм шүү. Энийг бид жинхэнэ утгаар хөгжүүлмээр байгаа юм. Яг эндээс харахад бол энэ караоке гэж байж байгаа. Энэ хам дээр. Архитектор ресторан гэж байж байгаа. Тэрс нэг юм хэлж л байгаа тийм ээ. Би. Но жинхэнэ үйл ажиллагаагаар орж ирж байгаа мөнгө байна уу? Одоо би хэлдэг байхгүй да батар бол мэдчихлээ. Энэ архитектор өөрөөр хэлбэл уран бүтээл ажил хийж байгаа энэ пүүс компаниудаас ашиг авчвэ гэж хэрэгтэй шүү дээ. Тэгжиж энэ нэвч чинь хөдөлгөхгүй бол одоо мөнгөгүй юм чи одоо яастай шүү дээ тийм ээ. За ингээд би одоо 90 мод уусгаад аа чиж үйсэж байгаа. Дахиад чамтай уулзнаа хаяа харагдаж чиж хэлж байгаа тийм ээ. Одоо би таантай ингэж уулзахгүй. Их баярлалаа үлээж намайг энэ дээр өнөөдөр таагантай уулзсан. Би өөрөөр өнөөдөр зүгээр би танд сэтгэлдээ онгоц ярьчих их баярлалаа. Амжилт хүсье.